Орой минь үзэгчдээ цэнзургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Улсын их хурлын гишүүн, засгийн газрын хэрэглэх газрын дарга, Монгол Улсын сайд Баяр Цогт хүрэлцэн ирээд байна. Танд орой минь хүргье. Орой минь хүргье. За урилга аван ирсэн танд баярлалаа. Та бол мэдээж маш баялаг түүхтэй улс төрч. Хэрвээ би тантай одоогоос 25 жил хойшоо ухарч ярилцвал бас болно. Тэгэхээр хоёулаа ерөөсөө шууд халуун сэдвээс яриагаа эхлэе гэж бодож байна. Энэ бол ноён уулын тухай асуудал байгаа. Тэгэхээр эхлээд дэлгэцэн дүрс бичлэг үгээ. Тэгээд дараа нь хоёулаа ярилцаа явуучих уу. За тэгээд. За. Дурхай ям ажлын хэсэг 1 жил ажиллаад энэ зардлыг баталгаажуулж байгаа юм бэ? Та нар хэний нэрийн өмнөөс ажиллаад байгаа юм бэ? Батхүү дарга. Уул Уурхай яамныхаа Баяр Цогтоо би ерөөсөө ойлгохгүй байна. Тэгээ энийг та нар нэг тайлбарлаад өгөөч. Энэ чинь бодиттой гэж юу? Хэрвээ 200 сая долларын төлөө юм бол энийг ухах хэрэггүй шүү дээ. 200 сая доллар 10 жилийн дараа бид нар хувааж авах гэж байгаа бол ухах шаардлага байхгүй. Энд хүмүүсийг өлсгөн гадаа жагсаал тэмцэл болгон. Тэгээ энэ дэндүү харамсалтай юмнууд хийгээд байгаа юм л да. Одоо энэ өнөөгийн үн цэн гэдэг энэ хуульд байгаа энэ үгээ тайлбарлаач. Өнөөгийн үн цэнээр нэмэгдүүлэх үүднэс гэж байгаа байхгүй. Тэгээ өнөөгийн үн цэн гэж та нар ямар үн цэнийг хэлээд байгаа? Би 3 асуулт асуулаа. Үнэ ямар үнэтэй юм? Энэ өнөөгийн үн цэн гэдэг чинь юу юм? 200 сая долларын төлөө тэр компани орж ирж байгаа мó? Тэгээ бид нарт ашиггүй болохоор нь бараг ашиггүй болохоор нь бид нар урьдчилаад ашигын төрүүлээд авчи тэр компани хохирол гэж байгаа мó? Та нар ийм өгөөмөр болцсон юм уу? За. Эрдэнэт хариулъя. Оюнгаа гишүүний тавьсан асуултыг бол бүгдийн ажлын хэсэг хариулах юм байна. За тэгэд энэ асуултыг Улсын хурлын танхим танаас асуусан. Хүмүүс энд Баяр Цогт юу гэж хариулах ёстой юм? Хариулах ёстой гэж үзсэн. Тэгээ та одоо хариулах уу? Ийм л дээ. Яг энэ хурал бол яг 1 дахь 2 дахь 3 дахь өдөр болж исэн. Тэгээд ерөнхий сайд Японд альчилсан. Тэгээд ерөнхий сайдыг дагаад жигжид сайд бас цуг явсан. Дөрвөлжөв сайд бас гачигдлага гарсан байсан. За Эрдэнэт сайд бас төр зүүр байгаагүй. Тэгээд би бол маш олон сайдын өмнөөс асуудал оруулсан л да. Тэр өдөр тийм. Одоо жишээ нь энэ бол жигжид сайдын оруулах ёстой асуудал. Надтай бол ер нь бол шууд утгаараа шууд хамааралгүй ийм асуудал байхгүй. Жишээ нь би Эрдэнэт сайдын нэрийн өмнөөс хөшгтийн онгоцны буудлын асуудлыг оруулж танилцуулаад тий. Мөн дөрвөлжөв сайдын өмнөөс гэмт хэргийн тухай хууль, зөрчлийн тухай хуулийг оруулж танилцуулаад гэх мэтлэн өөрөөр хэлбэл нэг 4-5 сайд танилцуулах хэрэгтэй юмдыг бол бүгдийг танилцуулсан. Тэр бол одоо нэг талаасаа бол засгийн газрын ажил тасралтгүй яв гэсэн үднэсээ нөгөө талаасаа бол одоо миний буруу гэх юм да ингээд хэтэрхий олон салбарт ажиллаж байсан учраас ингээд бусдыгаа нөхөд бас хариулж болцоотой байсан учраас асуулгуудыг аваад хариулсан ийм л юм болсон. Яг энэ уянгаа гишүүний асуусан асуултанд ажлын хэсэг нь бүрэн дүүрээ хариулсан шүү дээ. Уянгаа гишүүний асуулт өөрөө бүр зөрчилтэй асуулт байгаа шүү дээ. Уянгаа гишүүн жишээ нь ингээд одоо ноён уулыг хайрлаад байгаа мó эсвэл ноён уулан дээр ажиллаж байгаа компани хайрлаад байгаа. Би уянгаа гишүүнийг ноён уулыг хайрлаг гэж бодож байна. Харин тийшээ тэгсэн шүү дээ. Та нар нөгөө хөрөнгө оруулж байгаа компаниас нь наан ихэнх ашгийг авчих юм биш. Энд дээр надад нэг тоол сонирхол татаад байгаа байхгүй юу? Уянгаа гишүүний ярьж байгаагаар бол 200 сая долларын ашиг олох юм байна. Энийг одоо 10 жилийн дараа юм хуваах юм байна. Тэр өөрт оногдох одоо 100 сая ч юм уу одоо урьдчилгаа хэлбэрээр авъя. Ингэх гээд байгаа юм уу? Энэний төлөө та нар тэр хэмийг эвдэс өвтөх гээд байгаа юм уу гэж нэг. Хоёр дахь нь болохоор таны Утган баяр сэтгүүлчид өгсөн ярилцлаган дээр болохоор энэ ноён уулаас ухах тэр алтны ашиг нь 40 сая доллар гэж. Аль нь 200 сая юм уу 40 юм уу? Гүгөө тэр 200 сая доллар 40 сая гэдэг бол бүгд асуусан хүмүүсийн асуултахгүй. Миний хариулт бол ерөөсөө биш. За. Тэр чинь бол уул уурхай Эрдэнэт соёлын зөвлөлөөрөө баталгаажуулаад гаргаж ирсэн зүйл нь бол 70 тонн алт байна. Тийм 70 тонн. Тэгээд энэ 70 тонн алтыг одоо тодорхой хэмжээнд олборлоход бол төдийн хэмжээний ашиг гарах нэ. Яг хэдийн хэмжээний ашиг юм бол? Тэр үед чуулган дээр ярьсан шүү 4.7 тэрбум тэгээд зардал нь бол 4.5 тэрбум тэгээд 200 гарах нэ гэдэг тийм яриаг бол уянгаа гишүүн л өөрөө ярьсан шүү. Тэр бол мэдээч хэрэг уянгаа гишүүн тэнгэрээс аваагүй бах. Тэр бол уул уурхай ямнаас өгсөн тоон дээр үндэслэж бол асуусан баг. Би тийм учраас та бол товын нэг сайн мэдэхгүй. Тийм би бол яг
бид нар тарааж өгсөн материалын хэмжээнд бол мэдж байгаа. Тэр нь Тэнд бол 70 тонн алт байгаа гэдэг нь мэдж байгаа. 70 тонн алтын зах зээлийн үнээр л бид нар бодсон ш. Цэвэршүүлсэн 70 тонн алтуудаа зах зээлийн үнээр хэд байх нь тухайн үеийн аншаар гэж хөдлөн ш. Тэгэхээр тэр дүнгээр бол ерөнхийдөө гарна. Энэ бол анхны өгсөн одоо нөгөө техник эдийн засгийн үндэслэл гэдгээр л гаргаж ирсэн тоо ш. Тэгээд тэр бол тийм л асуудал. Энд чинь бүхэл уурхаа дээр байдаг юм. Ямар ч тийм нэг асуудал биш. Би зүгээр асуусан асуулт нь ингэдэг байгаа байхгүй. Өнөөгийн үнц нь одоо нэрлсэн үнц нь хоёрын ялгаа гэдэг чинь юу юм бэ гэдэг холбогдол юу юм бэ гэдэг тэгээд байгаа байхгүй. Тэгэхээр өнөөгийн үнц нь гэдэг бол бид нар ингээд 10 жилд ирээдүйд авах мөнгнүүд ингээд тоолж шít. Тэгвэл яг өнөөдөр тэр одоо 10 жилийн дараа авах мөнгөө өнөөдөр бид нар тооцвол хэд юм бэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр өнөөгийн үнцнэр яагаад ашигтай гэдэг юм гэхээр одоо нөгөө манай хувь авахгүй хувийнхаа оронд бол стратегийн ордын тусгай роялти авъя гэдэг ийм шинэ хуультай болсон шүү дээ. Тэрийг энэ гачууртай ордон дээр туршиж үзье гэж байгаа байхгүй. Тэгхийн бол бид нар нөгөө дивиденд чинь бол ашигтай ажиллаад бүх зардлаа нөхсний дараа нөгөө ноглох ашиг хуваа шүү дээ. Тэгэхээр тэр бол одоо бүр сүүлд нь 7, 8 жил, 9 жил, 10 жил дээр ч хуваах тийм. Роялти ч одоо 10 болчихсон. Роялти бол шууд борлуулалт тэгэл газар ухаал аваад эхлэх үеэс эхэлж авч байгаа байхгүй. Суурь нь бол 5 шүү дээ. Суурь нь 5 байсан. Оюутгоо гэрэг баталж байгаа 5% байсан. Тэгтээ алтан дээр бид нар бол тодорхой хэмжээнд алтны борлуулалт 2.2% болгоод тодорхой хугацаанд болгоцсон байхгүй. Тэгэхээр бүр багассан байгаа байхгүй. Тий. Тэгэхээр тусгай роялти гэдэг бид нар бол 5 хүртэл хуваар тусгай роялти авч болно. Дээр нь бол нөгөө өснө нэмэгдэх гэдэг үнийн өсөлттэй холбоотой роялти гэдэг. Манайх бол одоо хуулиар 3 янзын роялтитэй байхгүй. Тэгээд энийг бүгдийг ингээд нэмэгдүүлэх юм бол хилцээрээс шалтгаална л да. Болж игэл одоо нэг 10 орчим хувийн тийм ээ роялтитой болчвол энэ бол маш их хэмжээний ашгийг бид нэр эхэнд нь авч байгаа байхгүй. Тэгэхээр өнөөгийн үнцнэр ингээд за нийт дүнгээр ингээд бид нар нэг 200 саяг авах үеч гэх юм бол бид нар эхний жилүүддээ одоо 150 саяг авах нь бол нэрсэн үнээр 10 жилийн дараа авж байгаа 400 саятай тэнцдэг юм уу. Тэр утгаар нь бол өнөөгийн үнц гэдэг нэр томьёо гарч ирдэг байхгүй. Тэрнгээр бол хамаагүй ашигтай. Ер нь бол аль болохоор их хэмжээний татвар роялтига төрүүлж авч чадчихвал тэрнээс хүртэж байгаа одоо ашигын үнц нь бол улсд бол нэмэгдэж байгаа байхгүй. Алт зэсийн үн унж байгаа яг өнөө үед манай роялт багассан байхад энэ ашигтай гэж урьдчилж авахд. Ер нь бол 200 сая 40 сая доллар юм бол тэрний төлөө тэр их булаш мунхантай уулыг ухах ямар шаардлага байгаа гэж бодогдод байна л да. Харин тийм ер нь бол одоо манай ийм шүү дээ. Монгол улс нэгдмэл улс. Тэр утгаараа бол энэ тэнд байгаа баялаг бол нийт ард түмний баялаг. Гэхдээ тухайн оронд амьдарч тухайн сум тухайн аймагт амьдарч байгаа хүмүүсийн хүсэл зоригт бол бас маш их хамааралтай байхгүй. Тэгээ энтэй нь уйлдуулаад бол хууль хийсэн. Тийм учраас одоо энэ ордноос гарч байгаа тийм ээ алтч бай, юу ч бай, одоо зэсч бай, нүрсч бай. Энэ өөрөө улс их оронд ашигтай нэгдүгээр. Дараа нь тухайн одоо сум орон нутагт амьдарч байгаа хүмүүст ашигтай гэх юм бол тэрийг бол эргэлтэнд оруулж болно шүү дээ. Тэгэхгүй нийт улс орны хувьд бол энэ ашиггүй юм байна. Тэр тусмаа тухайн одоо сум орон нутагт амьдарч байгаа хүнд бол ашиггүй юм байна. Сум орон нутгийнх нь ашиглахгүй бид нар ноён уулаа ухуулахгүй гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо яах вэ? Тэгхийн бол тэгээд тэр талд шийдэл гаргана шүү. Одоо бол ямар шийдэл гаргацсан байгаа вэ? Одоо бид нар нэг 2-3 зүйл ойлгох хэрэгтэй. Энэ нэгдүгээр гачууртын орд бол дээдэлтэй шороо ордтой, доотлолтой үндсэн ордтой ийм орд байсан. Шороо ордыг бол аваад дууссан байхгүй. Ер нь бол ихэнх байгаль орчин бохирдуулдаг аргачин бол шороо орд байхгүй. Голдуу нөгөө нэлээд тийм энгийн технологи усаар буудаад цэвэрлждэг ч гэдэг юм тийм ээ. Тэр бол байгаль орчиндөө их орд. Үндсэн ордуудыг бол газрын хөрс рүү орж ухаад яг тэнд нь боловсруулалт хийхгүй шүү дээ. Тэгээ аваад баяжуулах үйлдвэр дээр авч боловсруулалт хийдэг учраас ер нь харьцангуй байгаль орчинд хор охирол багтай юм байхгүй. Технологи талаас. Тэгэхээр яг гачууртын ордын хувьд бол ингээд дээдлийн хэсгийг авцсан. Доотлын үндсэн ордыг авахсан чинь нөгөө одоо бидний ярьдаг нөгөө урт нэртэй хууль гараад урт нэртэй хуулийг хязгаарлалт нь орсон ашиглаж болцоог болж байгаа байхгүй. Тэгэнгүүт хөрөнгө оруулагчид нь өөрсдөө засгийн газар санал болгосон юм билээ шүү дээ. Тэгсэн. Бид нар одоо стратегийн ордод орё. Би тэгтээ сүүлийн үед тийм бизнес явдаг болсон юм болоо гэж бодоод байгаа шүү дээ. Манай бас бизнес стратегийн ордод авчаач гэх тэгээ төрөөс мөнгө гаргуулдаг.
Тийм үү? Тэр бол нэг төрөөс мөнгө гаргуулъя гэж бодог байх. Яг тэгвэл стратегийн ордонд орчвол урт нэртэй хуулиас гарчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр ашиглаж болно гэдэг. Тэр бол нөгөө бизнес талаасаа бид нар бол гарцаа ингээ агуулж шít. Яагаад энийг ингээ ашиглах уу гэдэг. Тэгээд олон аргуудын нэг байсан байх л гэж би өвдө бодож байгаа. А тэрэн дээр нь бол засгийн газар улсын их хурл энийг зөвшөөрөхгүй гэдэг л асуудал байхгүй. Тэгээд засгийн газар бол тухайн үед зөвшөөрөл улсын их хурлд өргөн барайл оруулсан. Тэгээд тэр асуудал нь шийдэгдсэн шүү. Шийдэгдсэн. А одоо бол юу ямар асуудал ингээд одоо сая нэг уянгаа гişүү өдрийн асуугаад байгаа юм чинь болохоор одоо нөгөө энэ гачууртын ордын хувь хэмжээг тогтоох асуудал дээр л ярьж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл улс хэдэн хувь эзэмших тухай асуудлыг ажлын хэсэг өөртөө дүгнэлтийг оруулж ирж байгаа байхгүй. Тэг би бол тэр нарийн хэлцэрд нь ороогүй, урьдчиланд нь ороогүй учраас ажлын хэсэг хариулаа. Би бол дандаа ерөнхий одоо улс төрийн гэдэг юм уу засгийн газар дээр ярилцсан ерөнхий шийдлүүдийг хэлж ирсэн байхгүй. Танаас бас энийг нааж асуух шалтгаан байна л да. Яа тэгэхээр одоо тэр ноён уул маань Сэлэнг төв аймгийн нутгаар дамжиж оршдог шүү дээ. Тэгэхээр та бол Сэлэнгийн унгуу хөвгт. Тэгэхэд одоо бас Сэлэнгийн ажил дөрвийн сайд Эрдэнэбат байна. Эрдэнэбат маань Twitter жиргэг та харсан баг. Харсан уу? Хараагүй. Одоо дэлгэцэн дүү тэгвэл. Би ноён уулын үрд төрж өссөн. Ингээд анхны компани ноён уул гэж нэрлсэн гэж байгаа. Цайны дээж өргөдөг байсан. За дараагийнх нь юу жиргэг өгдөө. Засгийн газрын ийм ашиг хайсан ийм явцад сонирхолд бол би бүлээн зөвшөөрөхгүй гэсэн баг. Тийм учраас юу нөө? Тийм учраас жоохон том өгдөө. Тийм учраас эсрэг санал илэрхийлсэн харин энэ асуудлаар улс төр эдийн засгийн ашиг хонжоо хайх орлогыг би дэмжихгүй гэж. Ханд чинь эсрэг юм битсэн юм шүү. Улс төр эдийн засгийн ашиг хонжоо хайх гэдэг чинь үгүй ноён уул руу оруулахгүй гэж байгаа байхгүй. Би тэнд төрж өссөн. Цайныхаа дээжийг өгдөг. Тийм ер нь бол манай Сэлэнг аймаг чинь бол 5 хан гэдэг уултай байхгүй. Тэгээд энэ ноён уултай. Тэгээд энэ бол манай Сэлэнг аймгийн бүх хүмүүсийн шүтдэг уулнууд байхгүй. Манай Сэлэнг аймаг чинь Тохон хаан гэдэг уул байна, Баян хаан гэж уул байна, Дэлгэр хаан гэж уул байна, Дулаан хаан гэж уул байна. Бүрэн хаан гэж уул байна. Тэгээд ноён уул гэдэг ингээд хамгийн одоо алдартай бидний шүтдэг тийм уулууд байхгүй. Тэгээд манай бүхний нэвжээч гэсэн 5 хаан ноён уулын дэвжийг. Таны компани нэр Тохон хаан. Тийм. Манайх тэр уулын бэлддэг. Тэгэхээр ноён уул дээр бол таны байр суурь бол ойлгомжтой юм байна. Хэрвээ иргэдэн зөвшөөрөхгүй бол зөвшөөрөхгүй юм байна. Угаасаа хууль ирд юм шүү дээ. Тий. Гэхдээ энэ чинь одоо ашиглая гэж шийдвэр нь бол гарцсан шүү дээ лизэн. Үгүй одоо ийм байхгүй юу? Стратегийн ордод оруулъя гэдэг шийдвэр гарцсан. Тэгээ бид нэг нэг буруу хандаад байгаа байхгүй юу? Тэр чинь бол стратегийн ордонд оруулж шүү дээ. Дараа нь стратегийн ордонд орж байгаа бол тэр нөөцийн хувийн хвшил илрүүлсэн бол 34 хүртэл хувийн төр авч болно. Хэрвээ төр өөрөө оролцож илрүүлсэн бол 51 хүртэл хувийн авч болно гэж заалттай шүү дээ. Тэрнийхээ дагуу хэлцэр хийж байгаа байхгүй юу? Одоо энэ ноён уулаас бид нар хэдэн хувийг авах юм бэ? 20% авъя гэд орсон тэр санал нь унтсан шүү дээ. Одоо бол хувь авах тухай ойлголт ерөөсөй байхгүй. Тэгэхээр одоо бол нөгөө 5% оройлтыгаа тийм ээ хэдэн хувь болгож нэмэгдүүлж одоо авах болцоотой вэ? Өөрөөр хэлбэл анх удаага бид нар Монгол улсад энэ хилцээр хэрвээ ингээд амжилттай явах юм бол тэгээд ард түмэн дэмжих юм бол суур оройлтын дээр нэмээд тусгай оройлтын тэгээд өсөн нэмэгдэх оройлтын гэдэг ийм 3 оройлтын авахын боломж бол нэгдэж байгаа байхгүй. Энэ нь бол яг засгийн газрын улсад бол хамаагүй ашигтай. За таны баг овог болохоо шахсан нэг гэрээ бий. Тэр бол оюутлогоон гэрээ. Сангаж буян баяр цогтхоос илүү оюу толгой баяр цогт гэдэг нэр бүр ингээ хоршоо хөхтэй болчихсон. Энэ гэрээ батлагдаад 2-3 жил болцсон. Тэгсэн хэрнээ энэний дүүлэн шугаан одоо энэс гарч улбалж байгаа асуудал одоо хүртэл дуусаагүй байдаг. Тэгэхээр бас нэг бичлэг хоёлаа үзэх үү? Тий. За тэгье. Нэгдүгээр оюутлогоон гэрээ бол эрсдэлгүй гэрээ. Монгол улсад бол ямар ч эрсдэл байхгүй. Эдийн засгийн модель гэдэг бол 50 орчим өгөгдөхүүнтэй. Ингээд энэ бол 80 жилээр хийгдэж байгаа. Хувьсагч нь 20 мянган хувьсагчтай. Ийм санхүүгийн загвар дээр ажиллаж байгаа. За 20 мянган хувьсагчтай гэдэг гочтой болсон ш та бараг. Тийм би энэ нөгөө мэтгэлцээнд орсны дараа над дээр 3 төрлийн шимжил ирсэн байхгүй. За. Нэгдүгээрт нь та бол энэ нэвтрүүлгийн үед бол их дээрэнгүй байсан. Одоо та Ганбаатар гишүүнийг мэдэхгүй байна гэж бол 3-4 удаа хэлсэн. Дээрээс нь та ингээд харамаандаа игээд байсан.
Тэгээд нөгөө нэг ингээ үзэг барьсан гараараа ингээ тайлбарлаад тахлаар хүн рүү зангаад байгаа юм шиг байсан. Дээрээс нь та бол 20,000 хувьсгч гэж хэлсэн гэсэн ийм гурван шүмжил. Би тэгэхээр бол юу гэж бодсон гэхээр энэ нөгөө одоо мэтгэлцэн дээр хийсэн танилцуулга маань их сайн болсон юм байна гэж бодож байгаа байхгүй. Яг бол хүмүүс шүмжлэх гэхлээр шүмжлэх юм бол олдохгүй байх гэсэн үг байхгүй. Одоо юу гэж юм гэхлээр хүний манерыг шүмжилж байна. Гараа армандаа ижсэн, зангаж ийсэн тий. За яг тэр бол нэг 20,000-ын хувьд бол ямар ч асуудал байхгүй. Яг гол 20,000 хувьсгчээр хэлсэн. Үгүй ийм байхгүй. Би бол нөгөө одоо нэг хүмүүсийн нэг санхүүгийн модель яриад байгаа шүү дээ. Санхүүгийн модель яриад байгаа. Тэгэхээр ер нь бол яг хувьсгчтай бол зөндөө бол юм ярьсан. Тэгээд би бол яг ерөнхий хувьсгчаа бол өгөгдөл гэд хэлсэн. Одоо 52 хувьсгчтай 20,000 хөдөлгөөнийг л 80 жилийн туршид 20,800 орчим хөдөлгөөнийг л тийм ээ өөрчлөлтийг энд тооцсон байхгүй. Би тэрийг л хэлсэн. Тэрний талаар надаас хин ч юуж асуугаагүй шүү. Дахиж юу? Дахиж ерөөсөө асуугаагүй байхгүй. Энэ тайлбарлах нь асууж юм уу? Тийм. Тэгсэн хэрнээл 20,000 хувьсгч байдаггүй гэл тэгэл телевиз одоо янз бүрийн юмар ярьсан юм шиг байна. Тэрийг одоо би тань дахиад үгүй. Одоо яг хоёлын тарчи. За дараагийнхаа бичлэгийг 20,000 хувьсгчтай загвар гэж байдгүй. Би өөрөө математик загварын мэргэжлийн хүн 45 жил би энэгээр ажиллаж байна. Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн бүхэлдэн тооцдог загвар 159 хувьсгчтай байдаг. Монголын эдийн засгийн хамгийн том загвар миний зохиосон Монгол 3 гэж загвар програмтай одоо ажилладаг загвар 100 хувьсгчтай. Тэгээ би бодож байна. За сангийн сайд маань загвараа үзээгүй юм байна, загвар дээр ажиллаагүй юм байна, загвараа мэдэхгүй юм байна. Худлаа хэлээ. Монголчууд яг сангийн сайдаа шоолоод өнгөрч болно. Яг хөрөнгө оруулагчид нь монголчуудыг юу ч гэж донгосуулж болдог юм байна. Тэнд би энийг үтсэн шүү дээ. Тэгээд энэ юу хэлэхгүй. Үгүй эмзэглэх биш. 53 хэлсэн байна гэдэг байгаа байхгүй. 53 хувьсгчтай модель 20,000 өөрчлөлтийг тэрэн дээр тооцож байгаа байхгүй. Би бол одоо хитэн 52 хувьсгч нь ямар хувьсгчийн хэд яагаад одоо 20,800 орчим өөрчлөлтийг тооцож байгаа гэдгийг бол хэлж бол надаас тэрийг хинч асуугаагүй шүү дээ. Зүгээр л бүгдээрээ шүмжлээд өгсөн. Би тэгээд юу гэж бодсон бэ гэхээр би бол ямар нэгэн байдлаар үг хэлж байхдаа бол алдаж болохгүй юм байна. Бүх хэмийг ерөөсөө хариуцлагатай хэлж явах хэрэгтэй юм. Яг гэвэл би энэ ярилцлагын өмнө одоо жишээ нь Бямсрангуй битэрийг ингээд хэвлэлээр муудалцуулаад авах бол хэрэггүй л дээ. Бямсрангуй нөгөө нэг хин Ганбаатар гишүүн нэг ингээл мэтгэлцээ хий гэж 3-4 удаа ингээл хэвлэлээр яриадсан байхгүй. Би тэгэхээр үгүй Ганбаатараа чи энэ тал дээр огт мэдлэггүй. Би бол одоо хитрхи их мэдээлэлтэй байгаа учраас битэрийн мэтгэлцэн бол болохгүй. Чиэд өөрийгөө жоохон бэлдээ гэдгсэн чинь мэтгэлцэнээс зүхтаагаад байна гэж бах ярьсан шүү дээ. Тэгсэн чинь ямар нэг өөр нэг тохиолдолд нэг Бямсрангуйс хүмүүс ярилцлага авч жагаад ингээд зүхтаагаад байгаа оролцохгүй гэсэн чинь тэглгүй яах вэ одоо муу гэрээ хийсэн юм чинь. Тэгж ярих юм бол одоо улсын их хурлын шинжилгээний байгууллага ашиггүй гэрээ гэсэн байлээ. Тийм ярьсан. Би тэгэхээр юу гэж хэлээд байна гэхээр хүмүүс ямарваа нэгэн дүгнэлт хийхдээ одоо ингээд бодит их сурвалжин дээр үндэслэхгүй дандаа нэг хүний ярилцлаган дээр тий би одоо А гэдэг хүний тухай дүгнэлт хийхдээ Б гэдэг хүний ярилцлаган дээр үндэслэл дүгнэлт хийж болохгүй шүү дээ. Яг гэвэл бүх ярианууд энэ юм байна. Би бол Бямсрангуйд бол маш хүндлэлтэй ханддаг юм. 1992 оны тэр их хүнд үеийг бол авч гарсан. Би бол одоо очир утгаа, онцгод оржгаа Бямсрангуй 3-ыг бол үнэхээр одоо өрөвддөг байсан байхгүй. Ийм хэцүү нөхцөлд энэ 3 хүн тийм ээ яг нэг нуруунд дээр харьцуулгуулаад. Гэхдээ би ч гэсэн бас одоо ардыг одоо би таныг өөрөлдөх маягтай сууж байгаа шүү дээ энд. Үгүй намайг бол одоо өрөвддөг. Тэр үед бол айгүй хүнд байсан байхгүй. Оюутлогын гэрээг хийсний чинь төлөө. Гэхдээ тэгэл хин нэгэн хүн хийгэл байсан. Яг гоо сая Бямсрангуй болохоор тийм 20,000 хувьсгчтай тийм юм байдгүй маа л гэж байгаа байхгүй юу? Та болохоор байдгаа л гэж байгаа байхгүй юу? Би байдаг. Монголын тэр ерөөс худлаа ярих хэрэг ямар ч хэрэг байхгүй. За одоо би бол юу гэж хэлсэн бэ гэхээр 52 хувьсгчтай 20,000 өөрчлөлтийг тооцсон юм аа гэж хэлсэн бол хүмүүст ингээд амар 50 байсан юм шиг байна. 20,000 хувьсгчтай. Би бол тэгэхээр 52 одоо өгдөлтөд
20,000 хувьсгчтэй гэж хэлсэн байхгүй. Энд чинь зүгээр нэг мэтгэлзээний дунд хэлж шít. Би ямар усын шалгалт За яг андуураад хэлсэн байж болно. Тэгээ тэрний дараа залруулж надаас нэг хүн нэг ч асуугүй. 20,000 өөрчлөлт байхгүй. Одоо ингээд 52 үндсэн өгөгдөл шүү дээ. Одоо хувьсгч гэж нэрлэдэг. Би бол тэрийг үндсэн өгөгдөл гэдэг тухайн үедээ тайлбарлсан байхгүй. Тэгээд эн чинь 70 жилийн одоо уурхай үргэлжлэх гэрээ байхгүй. Тэгэхээр чи одоо наацх нь нэг үн тавилаа гэж бодоход үн чи өөрөө өөрчлөгдөн шүү дээ. Үн өрөө нэг одоо хэрэгслэнэ гэж үзэх юм бол 70 жилийн турш энэ үн чи өөрчлөгдөх байхгүй. Тэр өөрчлөлтийг та 20,000-аар бодсон юм уу? Тэр өөрчлөлт болгоныг ингээд тооцох хэрэгтэй байхгүй. Би чамд одоо ингээд харж байгаад хэлээд өгч болно. Аль нь ямар. Би одоо танаас асууна л да. Тэгэхээр та хэлээд өгөх юм байна л да. Одоо за 2009 онд байгуулагдсан гэрээ тийм үү? Тэрнээс хойш өнөөдөр чинь 15 он гэр чинь 6 жил. Харин тийм тэгээд өөрөө сая 2-3 жил болж байгаа гэдэг байхгүй. Хүмүүс ингээд үнэхээр жоохон ингээд анхаарахгүй. Яг хувьсгч шиг буруу хэлсэн байна. Харин тийм. За тэгээд энэ дээр одоо ингээд тодорхой хэмжээний алдаанууд манад ашиггүй байдал үүсээд байна асаа та. За ямар жишээ нь? Жишээ нь анхны хөрөнгө оруулалт чинь өсчихжээ, зардал өсчихжээ. Монгол улс яагаад зардлыг хянах эрхээ аваагүй юм бэ? Яагаад бид нар роялтаа төрүүлж авсан хэрнээ хүүхдээ авсан юм бэ? Ямар орилтыг хүүд? Одоо нөгөө 250 сая. Биш ээ, тэр чинь орилт биш байхгүй. Тэр чинь зүгээр татврын урьдчилгаа байхгүй. Би орилт гэж ойлгосон. Үгүй орилт биш. За тэгвэл татврын урьдчилгаа 250 сая доллар авсан. Хүүхдээ авсан байна. За. Нэгдүгээр нэгдүгээр зардал ихссэн байна. Тэрийг бид нар хянах боломжгүй байсан юм уу? Бид нар яагаад тэр мөнгийг хүүхдээ авсан юм? Одоо бид нар эргээд Рио Тинто ярих гэж ямар ч учраа олохгүй байгаа байхгүй. Татврын үр тавьсан. Татврын үрийг манд хүлээн зөвшөөрөхгүй. Учраа олохгүй гэж зөөр яаж мэдээ? Одоо хүртэл гэрээ хэлцээр дуусаагүй шүү дээ. Гэрээ хэлцээр байхгүй шүү дээ. Бид нар гэрээг хийсэн. Ямар гэрээ хийсэн? Одоо ер нь бол 2009 онд одоо 12 оноос хойш өнөөдөр бид нар Рио Тинтотой учраа олохгүй. 3 сарын 31-нд яг энэ гэрээ хүчин төгөлдөр болсон 5 жилийн бол. Одоо 3 сарын 31. За. Энэ гэрээ бол 2009 оны 10 сарын 6-нд байгуулагдсан. Тэгсэн. Тэгээд 6 сарын одоо нөгөө нэг хүчин төгөлдөр болох хугацаа гэдэг хоёр талдаа үүрэг хүлээсэн. Тэгээ энэ явсаар байгаад 3 сарын одоо 31 болсон. Тэгээ энэгээр бол бүрэн одоо хэрэгжээд эхэлсэн баггүй. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээ. Хөрөнгө оруулалтын гэрээтэй цуг хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж хийгдсэн. Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэсэн. Мөн тэр үед бол нөгөө татврын урьдчилгаатай холбоотой гэрээ бас хийгдсэн. Тэр чинь бол нөгөө төлөх ёстой татврыг чинь одоо чи 5 жилийн дараа төлөх ёстой татврыг би урьдчилаад авчиж шít. Тэгж байна. Тэгээд чи 5 жилийн дараа төлөх болно доо. Тэр үед нь би суутгачих байхгүй чи төлцсөн. Тэг нь суутгаж аавна гэсэн. Тэгээд би чиний мөнгө чинь 5 жилийн өмнө авчиж байгаа үстэй. Тэгж байна. Тэгэхээр чин 5 жилийн хооронд хэрвээ чи тэр мөнгөө авч ирсэн бол арвижуулаад өсөж нүстэй. Тийм учраас тэрэндээ чи хүүг бодож байгаа байхгүй. Гэхдээ наад дээр чинь одоо чинь ийм гэд бодъё л доо. За би танд байраа түрээслүүлээ. Та миний байранд караоке бар нэ. Та лаг менежмент айгүй гоё хийн. Тий чи та хөрөнгө оруулна. Би танаас түрээсээ урьдчилж авлаа. Наад үнэхээр мөнгөний болцсон алгаа түрээсээ маань төрүүлээд өгчөөч. Би дараа нь тэгээ суутгуулчихъя гэх юм уу. Юунаас суутгах? Түрээсээ одоо ингээд одоо би чинь тантай 4 жил 10 жилээр гэрээ байгуулсан шүү дээ. Тэндээ ингээд суутгаад бодчихоо эхлээд надад нэг түрээсээ төрүүлээд өгчөөч гэлээ. Гэтэл яагаад би танд тэрнээсээ хүү төлөх ёстой юм бэ? Гүг би ингэ дахгүй. Чи өнөөдөр надад мөнгө өгөх ёсгүй байхгүй. Өнөөдөр. Чи ингээд дараа нь үүдээ түрээсээ авж байгаа хэрнээ танаас өрччлээд авсан байхгүй. Гэтэл яагаад би танд хүү төлж байгаа юм? Гүг ийм ба одоо би энэ чамд хэлээд байна шүү. Чи надаас жилийн дараа одоо $1000 авах байлаа гэж бодъё. Чи надаас өнөөдөр авчлаа шүү дээ. Тэгэхээр чи би чамд жилийн 365 хоногийн дараа өгөх ёстой байхгүй. Тэгэхээр чи би 365 хоног энэ мөнгөө өөрөө хадгалуулсан бол банкнд зүгээр тавиад хадгалуулсан бол энэ чи өсчнөд. Одоо банкнд тавихад нэг 10% ч юм уу өсөж шít. Тийм учраас тэгэхээр би хэлж байгаа байхгүй юу? Мөнхөөс хтлаа. Уг нь би энэ мөнгөө чамд өгөхгүй. Яг өгчтөө 365 хоногийнхаа дараа өгвөл миний мөнгө бол 1000 биш. Одоо надад байгаа мөнгө одоо 1100 ч юм уу 1500 ч юм уу 1150 ч юм уу болчихно. Гэхдээ би одоо чамд бол өгчихье. Гэхдээ би яг 365 хоног болоод яг төлөх болох юм бол энийг 1000-аар биш тооцохгүй шүү. 1500-аар гэтээ бас тооцох болий. Бас гэж тооцъё. 1100 гэж тооцъё. Яг тэгвэл миний бас ашиг тэр дундаас алга болчихж байгаа шүү. Тэгээд тийм маягаар хийгдэж байгаа асуудал баггүй. Ер нь бол
бүх урчилж авсан. Тэгээ өнөөгийн үнцэн гэдэг ойлголт ч тийм байхгүй юу? Ирээдүйн мөнгө, өнөөдрийн мөнгө. Өнөөдрийн мөнгө чинь хамаагүй ашигтай. Тийм учраас өнөөдрийн үнцэн гэдэг ойлголт байдаг байхгүй юу? Гэхдээ миний бодлоор наач ашиггүй. Тэгвэл би заавал тэгэж урьдчил танаас авах ёстой мөнгөндөө хүү төлж байхын оронд авахгүй л байсан нэр шүү дээ. Авахгүй байгаар л гэрээ зохицуулъя л да. Яг тэгж болно. Тэгээ та яагаад тэрийг хийгээгүй юм? Намайг аав гэсэн юм. Хүү төлөхгүйгээр тэр урьдчилгаа мөнгийг авч болоогүй юм уу л гэж асуугаад байна шүү. Би харин тэр урьдчилгаа төлбөр би нэг энэ зүйлийг эхлээд ойлгох хэрэгтэй. Намайг хийсэн гэдэг хүмүүс бодоод тах шиг байна. Тэгэхээр эн чинь өөр айгу урт процесс байхгүй юу? За тийм ээ тий. 2007 онд анх улсын хурлд оруулаад тэгээд улсын хурл энэ болоог нэг буцаац. Дараа нь 2009 оны 7 сард бас улсын хурлд оруулаад за энэ бол бие даасан хууль маягаар хийгдчихжээ. Монгол улсын хүчин төгөлдөр хуулиудад зөвчөж байна. 8 онд өдөртөмж нь гарсан байдаг тий. Тий, одоо 12 сарын тий 8 оны 12 сард гарсан. 47 дугаар тогтолцож байна байхгүй. Биш 40-р тогтоол 2009 оны 7 сард гарсан тогтоол чинь 57 дугаар тогтоол байхгүй. Тэгээд 57 дугаар тогтоол гараад энийг 1 дугаар хуульд нийцүүлээ. Монгол улс 34% аваа. Тэгээд хөрөнгө оруулагчтайгаа хэлцээ эргээд явандаа ер нь 50% болгоо гэдэг ийм үндсэн чиглэл өгсөн. Тэгээд эдийн засгийн байнгын ороо энэ үйл ажиллагаан дээр хяналт тавиа гэсэн ийм тогтоол гаргаж өгсөн байхгүй юу. Тэгэхээр чин би бол цоошин юмнаас эхлэх байхгүй юу. Өөрөөр хэлбэл өмнө нэлийн яригдсан. Тэгсэн. Ийм гэрэн дээр ус. Би бол тэр танилцуулган дээр ч гэсэн хэлсэн шүү дээ. 8 сард ээлж тус чуулган хийсэн шүү дээ. Тэгсэн. Тэр ээлж тус чуулган дээр ихэд бол ингээд явж исэн гэрэн дээр орохоор давуу талч байна, сул талч байна. Ягаад гэвэл ерөнхийдөө нөгөө эдийн засгийн тэр урьдчилгаанд хүү төлөх үү? Үгүй. Тэр бол зүгээр л нэг механизм л байхгүй. Тэр бид нар л хүссэн шүү дээ. Ингээд урьдчилж мөнгө авъя гэж. Тэгсэн. Тэгээгүй бол тэгээд авахгүй ч байсан байж болно шүү дээ. Тэгтээ уучлаарай урьдчилгаа мөнгө өгчөөч. Тэгтээ хүүгөө өгчөөч гэж болоогүй юм. Яг нь ер нь бол нэг болоогүй юм. Хит хитэн ийм боломжууд байдаг л да. Бид нар нэг урьдчилгаа төлбөрийн талаар айгүй муу ойлголт. Энэ чинь татврын урьдчилгаа байхгүй. Дээрээс нь бол нөгөө бүтээгдэхүүнээ урьдчил зардаг бас тийм тохиолдол одоо энэ Чалко 572-ийн хийсэн шиг. Дээрээс нь бол signature бас байлоо. Үгүй. Байгаагүй юу? Signature fee гэж байдаг шүү дээ. Тэрэн дээрээ бол ямар ч тийм хүм уудахгүйгээр өөрөөр хэлбэл би энэ том төсөлд орсныхаа төлөө одоо өнгөө тодорхой хэмжээний мөнгө бол өгье гэдэг ингээд ийм өөр ойлголтууд өгөх байхгүй. Тэгэхээр татврын урьдчилгаа бол хизээ татвар төлөгдөж байгаагаас болоод тодорхой хэмжээний хүү бол хаана яригдана. Тэр бол энгийн зүйл байхгүй. Харин 9 онд хийхдээ бол 9.9 дээр нэмэх нь Америкийн хэрэглээний индекс байсан бараг 12%. Энийг бол 11 онд хилцээр хийж байгаад 6.5% нэмэх нь лайбр болгоцсон шүү дээ. Лайбр нэмэх нь 6.5. Өөрөөр хэлбэл Лондонгийн банк хоорондын хүүн дээр нэмэх нь 6.5 гэдэг хүүгээ эрс буулгасан байхгүй. Нэг талдаа мөнгө гуйж जैन те урьдчилгаагаа төрүүлээд өгчөөч манай улсад. Нөгөө талдаа улсаа төлөвлөж гэрээ хийж. Энэ манай энэ нөгөө нэвтрүүлэг та ганцаараа ирсэн учраас танаас асуугаад байгаа. Уг нь бол зоригт байх хэрэгтэй тийм үү? Ганц их сайд байх хэрэгтэй тухайд bijсэн. Ерхий сайдынаас асуух асуулт бол мөн. Тэгэхэд нөгөө талдаа болохоор улстай ашигтай гэрээ хийх гэдэг. Мөнгө гуйж байгаа хүн ашигтай гэрээ хийж чадах уу? Чадна шүү дээ. Энэ гэрээ одоо ашигтай гэж юу? Та ашигтай ямар ч эрсдэлгүй гэрээ гэдэг дээр л яг зогсоод байгаа юм уу те? Үгүй одоо мөн хэсэгт одоо бүгд нэг юм ойлгоо. Чи энэ ойлгохын гэрээ талаар хэр мэдлэгтэй гэж өөрөө бодож чинь зүгээр үнэн хэлээ. Бага мэдлэгтэй. За бага мэдлэгтэй. Таны ярилцлагын зориулж уншсан. Тийм. Одоо ингээд би чамаас нэг асууя. Энэ оюутлогын бүтээн байгуулалтууд оюутлого дээр очиж үзсэн үү? Үзээгүй. Тийм учраас өнөөдрийн хүртэл би оюутлогыг огт шүүмжилдэггүй байхгүй юу? Үгүй тэгээд харин одоо танд чинь маш том бүтээн байгуулалт явагдаад сая тонн хүдрээ гаргаад баяжуулаад ингээд үйл ажиллагаа явуулж шít. Явагдах ёстой шүү дээ. Тийм. Одоо ингээд 7 орчим тэрбум төгрөг оруулаад ингээд явж байгаа яриад шít. Одоо энэ Монгол улс нэг ч төгрөг оруулаагүй. Нэг ч төгрөг оруулаагүй Монгол улс. Одоо бол бид нар татвараар зөндөө мөнгө авч байгаа. Гэхдээ тэрийг баг гэж байгаа хүмүүс. Гэхдээ бид нар төлөөл явж байгаа шүү дээ. Хаана юу төлж байгаа? За чи хаана юу төлж байгаа? Тэр 250 сая доллароос авснасаа төлөө явж байгаа шүү дээ. Тэгээд дээрээс нь зардал өсөөд идэг. Тэгэхээр манай нөгөө одоо бид нар ашигч нь багасаад байгаа үстэй. Зардал руугаа бид нар зөв ойлгоо заяа. Нэгдүгээр энэ бүтээн байгуулалтыг хийхэд Монгол улс нэг ч төгрөг гаргаагүй. Би эрсдэлгүй бүгдийн тэрийг хэлдэг. Нэг ч төгрөг гаргаагүй. Одоо энэ гэрээ ингээд энэ төсөл ингээд ямар нэг ойлголт төрөхгүй ингээд зогслоо. Эсвэл зэсийн үн унлаа. Тэнгууд 7.1 тэрбум төгрөгийн өрөнд орох юм аа. Үгүй. Тэр хөрөнгө оруулагчийн тэрнгөөр шатаад дуусч байгаа байхгүй. Одоо энэ гэрээг ингээд зогсоочход бид нар ямар ч өрөнд орохгүй гэж юу? Энэ гэрээ ингээд одоо ингээд хүчингү бодлоо шүү дээ.
Тэгэх юм бол ердөө хуулиараа л явна. Ердөө хууль гэдэг нь яаж явна? Одоо манай хүчин төгөлдөр үүсэж байгаа хуулиар. Одоо тэр гэрээний чинь онцлог нь одоо манай төлдөг 8 төрлийн татварыг 2009 оныхоор докторжуулсан байхгүй. Одоо нэг хүмүүс нэг ийм яриад байдаг байхгүй. Ингээ бид нар ингээ маш их өртөө болж байгаа. Одоо оюутлагаас болоод өртөө болж байгааг яриад байдаг байхгүй. Тэр хизээ хаана үүсдэг юм бэ гэхлээр оюутлага ашигтай ажиллаад дивидендээ хувааж эхэлсэн үед л яригддаг асуудал байхгүй. Тийм мэдээж. Одоо бол манайх яаж байгаа вэ гэхээр оюутлагаа хөдөлсөн тэр цагаас хойш байнга татвар аваад явж байгаа. Монголын засгийн газар нэг ч төгрөг хийгээгүй гэдэг шиг. Нэг ч төгрөг. Би бол хариуцлагатай байж болно шүү дээ. Ерөөсөө хийх ёсгүй байхгүй. Тийм шүү дээ. Тийм. Тэгээд тэр дивиденд чи хязгаарч хуваагдахгүй болчиход байна шүү дээ. Яа тэгэхээр зардал нь өсөд 7.1 болчиход байгаа байхгүй юу? Харин тийм. Одоо бид нар нэг юм анзаараа заяа. Хэрвээ энэ хөрөнгө оруулагч тал чинь нийт ашгийнхаа 53%-ийг хөрөнгө оруулагч нь бол ногдлошгаар л авна дивидендээр. Тэгэхээр бид нар 3 юм байна гэж ойлгох хэрэгтэй байхгүй. За чи Рио гэж бодъё заяа. Риогийн хувь нийлүүлэгч. Та бол ингээ аюул олон хүн байгаа байхгүй. Дэдэн мянган хүн. Тэр хүмүүс бол ногдол ашигла авна энэ төслөөс. Рио Тинто гэдэг компани ба шүү дээ. Тэр чинь менежерүүд нь өдөрч 3 дахь гэдэг. Энэ л Монголын засгийн газар байна. Тэр Монголын засгийн газар юу авах вэ гэхээр нэгдүгээрт татвар болон роялтиг авна. Хоёрдугаарт нь ашигтай ажиллаад ирэх үед нь дивиденд авна. Тэгэхээр зардал нь ихсээд нь шүү дээ. Зардал нь ихсэл яваад ах юм бол энэ Риогийн хувь эзэмшигч чинь дургуутч эхлэх байхгүй. Яг тэгвэл ногдол ашиг авч чадахгүй шүү дээ. Биднээс ногдол ашиг авч чадахгүй. Тэгэхээр тэр хяналт чинь бол хувь нийлүүлэгчдийн зүгээс давхар хяналт явж байгаа шүү дээ. Жишээ одоохондоо хоёлаа Риог бодохгүйгээр зүгээр өөрсдөө л бодож байна. Амжихан байл та. Тэгэхээр ба штэ. Яагаад зардал өсөөд тэрийг бид нар яагаад хянаж чадахгүй байгаа? Одоо 7.1 болчиход байна штэ. Тэгэл манай засгийн газар энийг зөвшөөрөхгүйгээд маргаан эндээс л эхэлсэн ч 12-оноос. Тийм энэ хоёр юм баггүй. Одоо ингээд хүмүүс ярьдаг л да 2007 онд ингээд өргөн барихад зардал бол нэг 2.4 байсан. За 2009 онд болоход 4 дээр нэмэх нь одоо тэрбум анхны хөрөнгө оруулалтад тооцоод тэгээ бид нар тооцоо 5.1 гэж гаргасан. Явцын дунд ингээд өсөж ийн гэдэг. Тэгээ эн чинь бол ер нь бодиттой юм зардлын өсөлтүүд бол гарна шүү дээ. Инфляци бод оруулж байгаа хөрөнгөний те одоо барилгын материалын үнэ өссөн буурсан гэдэг. Тэгэхээр асуудал нь бол юу гэхээр хоёр тал суугаад энэ зардлын өсөлт яг бодиттой юугаар болов? 20 мянган юугаар бодсон чинь тэр одоо өнөөдрийн энэ зардал өснө гэдгийг тэр дотроо бодоод оруулаад хийчих ёстой үстэй. Та бид нар яах гэж гэрээ хийсэн юм үстэй. Хэрвээ одоо бид нар та бодоогүй л ахгүй. Яг бол өнөөдөр зардал 7.1 болчиход байна. Гэхдээ одоо дахиад дараа ийм болж байгаа. Одоо мөнгөс ихлэн чи битээр маргалдвал одоо Ганбаатар өвдөрийн мэтгэлцээнээс 7 дөрөв болно. Яг үнэ. Тийм би бүр мяа юм чинь. Гэхдээ би мяа юм чинь биш. Яг бол чи өөрөө тэр модель гэрээ бүх юм үзег байгаа учраас би юм тэгэд хэлээд байна шүү дээ. Ягаад гэвэл чиний бүх мэдээлэл чинь янз бүрийн хүмүүний ярилцлага ерөнхий мэдээлэл уулзсан тэрнээс бүрдэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар оюутан багтаа нэг ярьдаг байсан шүү дээ. Их сурвалжаас нь ингээд мэдээлэл аваа сурах бичих унших биш. Тэр нь би танаас авах гээд ингээ өнөөдөр би бас их сурвалж нь биш байхгүй юу? Та гэрээ хийсэн хүн. Би зүгээр гэрээ хийсэн юм байхгүй. Их сурвалж гэдэг чинь тэр хөрөнгө оруулалтын гэрээ, тэр хувь нийлүүлэгчдийн гэрээ, тэр бондын болон татврын урьдчилгааны гэрээ. Тэгээд дөрөвдөх нь болохоор зэрэг энэ хувьцаагаа Монголын засгийн газрын зөвшөөрлгүйгээр шилжүүлэхгүй гэдэг гэрээ байхгүй. Энэ дөрвөн гэрээн дээр үндэслэж оюутлогын бүтээн байгуулалт чи явагдаж байгаа шүү дээ. Гэхдээ би бол уучлаарай бүтээн байгуулалт явагдахгүй байна. Энэ гэрээг хийх хэрэггүй байсан гэж огт яриаггүй байхгүй. Зардал өсөхийг бид нар яагаад өмнө нь тооцож гэрээндээ тусгаж өгч чадаагүй юм бэ? Та өөрөө 20 мянган вариантаар тэрийг бодсон гэсэн шүү дээ. Гэхдээ тэр чинь тооцсон байгаа шүү дээ. Би энэ хэлээд шүү дээ. Зардлын өсөлт гарсан нь бол нэг асуудал биш байхгүй. Хоёлоо хоёр талаасаа суугаад тэр зардлын өсөлт юунаас болж гарваа гэдэг тооцох ёстой шүү дээ. Юунаас болж гарааг одоо учрыг нь олох ёстой үст. Тийм. Тэгээд манайх чинь 3 сайд оролцуулсан ажлыг гаргацсан шүү дээ. Тэгээд тэрийг л одоо эцсэж дүгнээгүүл байгаа байхгүй. Тэрийг л дүгнэл гаргачвал зардлын өсөлт бол ийм юмнаас болжээ. Энэ зард ингэж өсснөөс болоод Рио Тинтогийн хувь нийлүүлэгчд бол ногдол ашгаа тэдэн онд авах байсан бол ингээ хойшлж байгаа юм байна. Монголын засгийн газар ногдол ашгаа авах байсан тэдэн он болж хойшлж байгаа юм байна. Тийм учраас одоо бүгдээрээ зардал бууруулах тал дээр энэ менежментийн багаж хурдан гэтэл ингээд зардал өсөд байхаар хойшлол байна гэсэн үг байхгүй яг тэр хооронд татврын орлогоо авлаач гэсэн.
Одоо тэгэхээр яг чиний хэлж байгаагаар бол бид нэр эртхэн хийх тусмаа зардал багтаа байгаа байхгүй. Одоо чи 2007 онд энэ гэрээ хийгдсэн бол нийт зардал нь тухайн үед 2.4 тэрбум гэж яригдчихсэн шүү дээ. 2009 онд хийгдэхэд энэ бол 5.1 гэж яригдж байна. Одоо ингээд 7 болчлоо гэж яригдж байна. Ингээд цаашгаа өсөх байхгүй. Тэгэхээр энэ цаг хугацаа, инфляц, дэлхийн зах зээлийн өөрчлөлт болгон чинь энэ төслүүдийг ингээд өөрчлөд байгаа байхгүй. Тэгээд тэр модель дээр хийгдсэн өгөгдлүүд чинь өөрөө хувьсж байгаа хувьсгчаараа ингээд тооцогдох байхгүй. Тэрийг л бид нэр ил гаргал ярих хэрэгтэй шүү дээ. Энд чинь ерөөс нууц юм ерөөсөө байхгүй шүү дээ. Тэр болгонд одоо бид нар яаж юм гэхээр харин явж байгаа хооронд Монгол юу авч байгаа гэхээр татвар болон оройролтойгоо байнга авч байгаа. Бид нар юугаа авч чадахгүй нь гэхээр өөрийнхөө ногдол ашигыг авах хугацаа чи хойшлоод байгаа байхгүй. Харин тийм зардлаас болоод тэгээд байгаа юм чи. Тэгээ бид нар бас тэр зардлыг хянамаар биш. За яг хоо зардлыг бол хянах хэрэгтэй. Би бол тэр дээр 100% санал байна. Тэр зардлын хяналт бол ил байхгүй. Мэдээллүүд нь ил юм чи хянаж болцоод байгаа байхгүй. Тэгээд энэ зардлын хяналтаа бид нар ярилцаад ийм үргүү зардал гаргаж байна. Таны өмнөх засгийн газар шүү дээ. Одоо нөгөө Алтайгийн засгийн газарт ажиллаж байсан нөгөө 3 сая дээр ажлаас гарсан шүү дээ. Тэд нар чинь болохоор Rio Tinto-гоос нөгөө анхан шатны баримтуудыг шаардаж аваад үтсэн чинь 2 тэрбум доллараар Rio Tinto тайлбарлаж чадахгүй байна. Зардал гаргасан. 2 тэрбум доллараар Rio Tinto тайлбарлаж чадахгүй байна гэж улаан сайд ярьсан бүр. Тэгээд улаан сайдаас л асуу. Би бол тэрийг мэдэхгүй юм. Та тэр талаар мэдэхгүй юу? Зардал яагаад өсөд байна гэдэг дээр нэг хардлага байна. Энэ бол миний цэвэр хардлага. За хувь нийлүүлэгчдийн гэрээний хоёулын нэг залтыг харъя. За 7 дугаар зүйл. За хувь нийлүүлэгчдийн гэрээгээ дэлгэцэн дүгий доо. Томор өвдөө харагдахгүй. Өшөө том энд харагдахгүй байна. Энэ нь болохоор нөгөө нэг Rio Tinto-гийн менежментийн зардлын хувь байгаа. 3-6 юу? 6% менежментийн зардалтай. Тийм. Менежментийн хувь нийт зардлын 6% нь авна шүү дээ Rio Tinto. Тэгэхээр чин зардлыг өсгөх сонирхолтой л биш шүү дээ. Тэр чинь хэн авч ийн гэж менежментийн баг нь авч байгаа. Харин тийм менежментийн баг хувь нийлүүлэгчд биш байхгүй. Тийм харин. Тэгэхээр чин зардлаа өсгөх сонирхолтой байд юм аа зү. Тэгэхээр энэ би дахиад нэг анхнаас юм ойлгуулж чадчихна үгүй. 3 субъектийн тухай ярьж байгаа байхгүй бид нар. Rio Tinto гэдэг компани хувь нийлүүлэгчд. Тэр чинь зүгээр жирийн хүмүүс байхгүй юу? Бирж дээрээс очиод хувьцааг нь авсан өөр компаниуд. Rio Tinto-гийн менежментийн баг гээд тэнд ажиллаж байгаа хөлс авж байгаа одоо Senwalsh те GS гэж ярьдаг одоо энэ жисийн захирал махрал гэдэг ийм хөлсний менежерүүд ажиллаж байгаа шүү дээ чинь. Тэгээд Монголын тал хувьцаа эзэмшигч байхгүй юу? Тэгэхээр хувьцаа эзэмшигчийн хувьд бол Rio-гийн хувьцаа эзэмшигч Монголын засгийн газрын хувьцаа эзэмшигч нэг сонирхолтой байхгүй. Хурдхан шиг зардал багтаа ашигтай ажиллаад өгөөс. Тэгхийн бол бид төр хоёулаа ногдол шиг аав. Дээрээс нь Монголын талд дахиад ямар сонирхол байна гэхээр бид нэр татвараа болон оройролтойгоо авна. Ийм л тооцоо байхгүй юу? Бид нар менежментийн багийг сонгоход одоо санал өгөх хэрэгтэй юу? Менежментийн баг нь бол энэ Rio Tinto-гийн менежментийн баг байна гэдэг ерөнхийдөө гэрээндээ бол заасан шүү. Тэдний сонголт байхгүй юу? Тэгэхээр манай Rio тэдний сонголт биш ийм байхгүй юу? Rio Tinto ч менежментийн багийн одоо дэлхийд дээр байгаа хамгийн том уул уурхайн 3 компани гэвэл Бразилийн Vale, одоо Англи, Австралийн Rio Tinto, Австралийн BHP гэдэг 3 том компани шүү дээ. Тэгэхээр ийм нөгөө нэг далд уурхаатай тэгээд энэ хөндлөн босоо зүсэлттэй ийм технологиг хэрэгжилж чадах компани бол их цөөхөн байхгүй юу. Тэгэхээр бид нар энэ ер нь бол дэлхийн ихний 2, 3, 4, 5 дордог компаниудыг л авчирч ажилуулах ийм боломж бол нэгдэж байгаа байхгүй юу. Тэгээд тэдний дотроос л хийсэн санал шүү дээ. Тэрийг бол бас бид нар олж ирээгүй. Ерөнхийдөө нэг анхны энэ уул уурхаан одоо уурхааг болоод өрөмдлөгөө тавиад нэлээ их баялагтай юм гэж орж ирсэн аймхан маян зэгийн компани шүү дээ. Тэр чинь бол нөгөө ирээдүйн одоо бодит хөрөнгө оруулагч энэ төслийг одоо ажиллагаанд оруулах компани бол Rio Tinto юм а гэдэг. Канадын компани Англи, Австралийн компаниг олж ирсэн байхгүй. Тэгээд гэрээ бол үндсэндээ аймхан Майнцтай мөн Rio Tinto-то хийгдсэн шүү дээ. Би бол одоо яг жирийн хүн учраас одоо энэ гэрээг одоо бүгдийг уншаад бүгдэн дээр нь анализ хийж чадахгүй. Та бол энийг бол гардаж хийсэн учраас надаас хамаагүй илүү мэдлэгтэй байх нь зүүн хэрэгэлтэй. Гэхдээ наа зүгээр саяны байдлаас юу гэж бодогдоод байна гэхээр бид нэр 5% авдаг роялти. Тэр чинь одоо баялгаа
үгсний юу шүү дээ төлбөр шүү дээ Тийм, Реал гэдэг чинь тий. А гэтэл Рио Тинто менежментийн зардал 6%. Манайхаас 1% илүү байгаа байхгүй юу? Энэ шудраг юм уу? Одоо шудрагл гэх баг та тий. Үгүй ийм баггүй. Нэг одоо татварын юм уу зардлын ангил салгаж аваад ах юм бол хүнд ойлгохдохгүй байхгүй. Ерөөсөө бидний тохирсон юм бол саяны нөгөө Twitter яриад байдаг 53 хувьсгч, 52 хувьсгчтай 20 мянган өөрчлөлтийг тооцсон дэр эдийн засгийн модель ингээ ажиллауллаа шүү дээ. Тэгээд Тэр чинь ажиллаж байгаа юм. Гэхдээ тэрийг ажилуулад ингээд симуляц хийгээд ажиллуулж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд нийт ашиг нь 100% гэж гарах нэ. Энэ одоо үр хөгжтэй энэ төслийн хөгж 100% гэж гарахад Монголын талд 53% авъя. Хөрөнгө оруулагч талд 47% авъя гэдэг хоёр талд тохирж байгаа байхгүй. За Монголын тал юугаар авах юм гэхэлэр Монголын тал бол татвар болон ногдол ашгаар авъя. Дээр нь юугаар авъя. Одоо ногдол ашгаар татвар роялти ногдол ашиг 3-аар авъя гэж байхгүй. Нөгөө тал чинь бол үндсэндээ юугаар авч байгаа гэхээр ногдол ашгаараа л авч байгаа байхгүй. Тэгэд ингээ баланслуулаад ирэхээр 53 47 чинь баригдахаа болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр ингээ хоёр талдаа тооцдог байхгүй. Танд ийм хөнгөлт үзүүлэл энэ тооч ингээ хөдлөөд нь шүү дээ. Яг бол бид нар 8 татвар тогтворжуулсан учраас хөдлөн. Дээрээс нь бид нар бас нэмэгдсэн өртгийн буцаа олголтыг олгодгүй болцсон байхгүй. Тэр бол маш том механизм Монголд ашиг авчирсан механизм байхгүй. Тэрний дунд яг нөгөө хилцээрийн явцад маадалд ирж байгаа ашигын нийт хэмжээ 3 тэрбум орчим доллараар нэмэгдсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол зүгээр л хоёр талынхаа л нөгөө нэг авах ерөнхий ашигал тогтворжуулахдаа хэрэгжилсэн нэг механизм байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний 9-р зүйлийн арга бас зарим хүмүүсийн анхаарлыг их татдаг, шүүмжлэл дагуулдаг. За тэрийг одоо дэлгэцэн дээд энэ талаар биднээс соёл да. Энд болохоор бүх одоо олсон нөгөө борлуулалт те тэр борлуулалтаас орсон мөнгөө бүгдийг ингээд гадаадад байршуулах. Эрхтэй гэж заадаг юм байна. Энд байна л да. Тийм энэ зөвхөн гэрээний залт биш байхгүй юу? Тухайн үеийн гадаадын хөрөнгө оруулалтын заалт, одоогийн хөрөнгө оруулалтын хуулийн заалт. Тухайн үеийн хуульд мөрдөгжсэн. Одоо ч гэсэн энэ заалт чинь хуульд байгаа шүү дээ. Ерөөсө хуулийн заалтыг л тэр чигээр нь авч тавьсан байхгүй. Тэрнээс хуулиас өөр юм гэрээнд орохгүй. Яг тэгвэл энэ гэрээ чинь хүчин төгөлдөр хуулинд суурилж хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо зарим нэг хүмүүс тайлбарладаг. Хуулиас давж хийгдсэн маягаар ингээд буруу тайлбарлаад байгаа. Тийм биш байхгүй. За. Улаан сайд юу ярьсныг би танд үзүүлээ. Гэхдээ яг энэ бол болохоор санхүүгийн моделийн тухай яриад байгаа шүү. Саяхан гарсан бичлэг та үзэж амжаагүй байх. Энэ оюутлогын тухай ярьсан юм. Оюутлогын тухай. Яг тэгвэл өмнөх засгийн газрын чинь сангийн сайд байсан шүү дээ. За улаан сайдын бичлэгийг авъя. За хоёрдугаарт бол санхүүгийн байж боломгүй муу хувилбарын схемийг сонгосон. Ер нь энэ үг ярихад олон улсын төвшөнд бол дээрмийн гэж нэрлэгддэг. Энэ л схемийг сонгож байгаа. Энэ юугаар илэрч байна гэвэл монголчууд өөрийнхөө баялагийг өндөр хүүтэй арилжааны зээлээр одоо хөдөлж авч байгаа ч шийдтэй. Хоёрдугаард энэ өндөр хүүтэй арилжааны зээл нь нийлмэл хүүгийн арга гэдэг одоо ийм аргаар тооцогдсон. Өөрөөр хэлбэл нэг улирал өнгөрөөл зээлийн хүү үндсэн төлбөр болж шилждэг. Ийм схемийг сонгож авсан. Тэг. Гуравдугаарт бол одоо өрийн хэмжээг байнга өсгөн нэмэгдүүлж байх тэр боломжийг хийчих гэсэн. Хамгийн ноцтой нь ингэж бий болгосон өрийг хөрөнгө оруулагч өөрсдөө бие даан шийдээд монголчуудын баялагаас төлөвлөж байх энэ эрхийг тэдэнд болгосон. За ийм учраас энэ маань бол одоо энэ гэрээг байгуулсан хоёр дахь том алдаа. Энийг та үзсэн үү? Үзээгүй. Ингэж ярьсан. Одоо яг өмнөх засгийн газрын сангийн сайд шүү дээ. Тэгэхээр нөгөө эргэлзээ чинь дахиад үүсээд байна. Та энд ямар нэгэн хариу хэлэх үү? Юу гэж хэлэх вэ? Би бол ямар нэгэн байдлаар ингээд оюутлогоо гаргаад оюутлогын талаар нэг хүн шүүмжлэлтэй хэлэх болгонд би бол маргалдаад байх ямар шаардлагагүй гэж бодож. Тэгэхээр би энэ хэлж байгаа шүү дээ. Зүгээр ингээд айгүй нэр хүндтэй хүмүүсийн үг сонсоод байгаа ерөөсөө хэрэггүй байхгүй. Зүгээр л тэр гэрээг нь өөрөө унших хэрэгтэй байхгүй. Бүх юм бүгд тэр вебсайтн дээр байгаа шүү дээ. Илээ. Тий. Тэр ямар ч тийм нууц юм байхгүй. Тэрнээс хүн болгоо ингээд ураараа ингээд те миний хотлоор бол ингээд айгүй их өөр тавьцаа гэдэргээд ингээд яриад байгаа ямар ч утгагүй байхгүй. Одоо өрийн тухай ямар ч ойлголт байхгүй шүү дээ. Хизээ энэ хүмүүс үр гэж яригдж байгаа гэхэлэр ногдол ашгаа хуваагаад эхлэхээр
бидний оруулсан одоо бидний өмнөөс хүн мөнгө оруулчихад байна шүү дээ. Тэр утгаараа тэрийг бид нар суудах аваад л гэж байгаа байхгүй юу? Тэрийг болохоор ингээд одоо бид нар үр болгож яриад байгаа байхгүй юу? Яг нь концепцийн хувьд бол бид зөндөө маргалдах байх. Хамгийн гол нь би юу хэлээд байгаа юм бэ гэхээр энэ оюутлахын үйлдвэрлэл одоо явагдаж байгаа ил уурхааны явагдаж байна, далд уурхаан ингээд явагдана. Энд Монголын засгийн газар нэг ч төгрөг гаргахгүй. Энэ ажиллаж явах бүх явцдаа оройлтойгоо төлнө, татвараа төлнө. Ашигтай ажиллаж ихсэн тэр үеэсээ эхлээд манайхч ногдлол шиг аав. Тэдний хөрөнгө оруулагч ногдлол шиг аав. Бид нар Rio Tinto гэдгийг хоёр салгаж ойлгох хэрэгтэй байхгүй. Тэр чинь бол одоо бидний ярьдаг public company гэдэг хөрөнгөний бирж гарсан. Маш олон хувьцаа эзэмшдэг. Одоо бид нар яриад байгаа Сэм Бош тэр Жан Себастьян Жак гэдэг чинь бол хөлсний 34% авах уу гэж Монголын ерөнхий сайд надаас асуусан. Би авахгүй гэсэн гээ Сэм Бош гэдэг нөхөр чи ирсэн мэс. Би тэгж бас уншсан. Тэр бол бас худлаа шүү. Ерөнхий сайдыг гүтгэж байна. Мэдхгүй би бол одоо бүр гайхаж байна. Яг тэгвэл тэрийг бол бид нар хэлээгүй шүү дээ. Тэр бас харин гадаадын хөвлөөр гарсан байна гэдэг манай сод бэлэг гүшүүн бас бид ерөнхий сайдад асуулт тавьсан биш. Тийм бол ерөөсөө байхгүй. Тэр одоо Монгол улсын ерөнхий сайдыг гүтгэж байна шүү дээ. Одоо тэгсэн билгүй. Яагаад гэвэл хувь хэмжээний асуудлыг бол улсын хурлаар орж ирж шийдэх байхгүй. Тэрнээс ерөнхий сайд байна уу, сайд байна уу тэр хүмүүс шийдэхгүй байхгүй. Тэр чинь бүр хуулиндаа заасан юм байхгүй. Улсын хурлын 57 дугаар тогтоолд 34% аваа хилцээр хийгээд анхны хөрөнгө оруулалт дуусны дараа 50 болгоо гэдэг ингээд бүр заасан залттай байхгүй. За баярлалаа. Хоёул оюутлахын асуудлыг ингээд дуусгая. Одоо хэдхэн минутын реклам явсны дараа хоёулаа эргээд ярилцлаганд оръё. За 17 тэрбум төгрөгийг Пентер гэдэг компани руу шилжүүлэх гээд төсөвт суулгацсан гэсэн асуудал. Таныг бүр нөгөө огцруулах саналыг хүртэл гаргуулсан шүү дээ. Тэгсэн. Тийм. Энэ дээр та тайлбарыг хөө. Тэгээд би бас нөгөө чамайг асууж магадгүй гэж бодлоо. Ингээд харагдах уу? Батад харуулж болно. Та ингээд ер камер руугаа харуулж. Ингээд 13 оны 2 сарын 4-нд Монгол Улсын ерөнхий сайдын захирамж өмнөх 13 оны ярьж шүү. Өнөөдөр чинь 15 оны 3 сарын 23 тийм ээ. Тийм. 2 жилийн өмнөх шийдвэр. За ингээд 14 оны 6 сар 14 оны 6 сарын 18, 14, 18, 14 оны 8 сарын 28 гэд ийм шийдвэрүүд гарсан байна. Өмнөх засгийн газрын гарсан шийдвэр. Гарсан шийдвэрүүд баггүй. Тэгээ энэ шийдвэрүүд нь бол ер нь яасан бэ гэхээр оюутлогоо дөрөл төслийн зөвлөх үйлчилгээнүүд авъя. Гэт энийг айгүй олон удаа хэлсэн байгаа. Их нухацтай. Ингээд 4 удаа хэлцээд эцэст нь бол тухайн үеийн одоо ханшаар бол 10 сая долларыг оюутлогоон төслийн нэмэлт санхүүжилтийн асуудлаар эрдэс оюутлогоотой хуулийн зөвлөх үйлчилгээ, стратегийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ, санхүүгийн болон олон нийтийн харилцааны зөвлөх үйлчилгээнд авъя гэд шийдвэр гарсан юм байна. Тэгээ энэнийхээ дагуу хөгжлийн банкаас санхүүжилтээ 10 сая гэхээр чинь тухайн үеийн ханшаар одоо энэ 17.5 тэрбум болж ийн гэдэг чинь одоо 14 оны ханш байгаа үстэй тийм ээ. Тийм байна. Тэгээд хит хитэн компани сонгоод тэрэн дотроос одоо тэр Painter гэдэг компанид 450 сая төгрөг шилжүүлсэн юм билээ шүү дээ. Тийм байлээ. Одоо төсөвдөр бол 17 тэрбум 50 сая байгаа байхгүй. Тэгээд надтай ягаад гинт ингэж холбогдчихвоо гэдэг хүмүүс гайхаж байна шүү дээ. 14 он. Таны гарын үсэгтэй нэг бичиг байгаа. Тэгэхээр тэрийг бол хүмүүс юу гэж ойлгоод байна. Одоо ингээд энэ болор гишүүний бичиг байгаа. 2015 оны 1 сарын 16-нд нөгөө тал руугаа харуулах юм байна та. За. Ингээд болор гишүүний бичиг байгаа. Улсын хурлаар ингээд 2015 оны төсвийн тодтголыг хилцэж байгаатай холбогдуулан Монгол Улсын 15 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл тусгагдсан төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтөө хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ зарцуулах 524 тэрбум төгрөгөөр санхүүжилт төсөл арга хэмжээний жагсаалтыг бэлтгэн Улсын их хурлын төсвийн байнгын ороонд 15 оны 1-р сарын 19-ний өдөр ирүүлнэ гэж байгаа юм. Энэ ерөнхий сайдын нэр дээр. Болор одоо байнгын ороонд гаргасан. За тэгэнгუთ энэ ирсэн бичгийг бид нар аваад сангийн яам руу явуулчих. Тэгэнгუთ сангийн яам цаашаа аваад Монголын хөгжлийн банк руу явуулчих. За тэгэнгუთ хөгжлийн банк бол 19-нд сангийн сайд Эрдэнэт танаа гэд 2015 оны 1 сарын 19-нд Монгол улсын
2015 оны төсвийн тухай хуулийн тодголын төсөлд өгөх санал гэж өгч байгаа байхгүй. Тэгээ энэ дотроо болохоор зэрэг 15 онд хэрэгжүүлэх биш. 14 онд хэрэгжээд явчихсан. 13 онд хэрэгжижсэн энэ төслүүдэд өгж байгаа байхгүй. Яг тэгвэл манайх чинь нэг 2 төсөвтэй яваад байна гэж шүмжлүүлээд гэсэн 3 төсөвтэй яваад байна. Энийг нийлүүлж байгаа байхгүй. За тэрний дараа тэр өдөр нь засгийн газрын эрхлэх газрын тэргүүндэд дараах солонгоо танаа гээд сангийн яамны төрийн нарийн бичгийн дараагаас ингээ ерөнхий сайдын ирүүс албан бичгийн дагуу энэ одоо санхүүжилтийн саналыг ингээ бүгдийг нь явуулж гинэ гэж. Тэгээд би аваад энийг нэгтгээд бас 2015 оны 1 сарын 19-нд Монгол улсын төсвийн байнгын орон дарга болор танаа гээд жагсаалтын төсөл хөрвүүлэх тухай гээд ирүүлсэн жагсаалтуудыг аваад хөрвүүлж байгаа байхгүй. Тэгээд энэ гараар зогцсон бичиг интернетэд яваадсан шүү дээ. Гүг энэ миний гар үсэх таахгүй. Би хөргүүлж байна. Монгол улсын сайд засгийн газрын эрхлэх газрын дарга. Тэгээд энэ ардталт нь бол ингээд одоо 2013 оноос ингээд маш их хэрэгжсэн төслүүд байгаа. Тэгээ энэ төслүүд дотор одоо энэ хамгийн сүүлд нэг хийдэх залтан байна да энэ. Ер нь бол энэ дотор бол нийт дүнгээр нэг хуваагдаад 300-400 төслийн жагсаалт байгаа байхгүй. Тэгтэл тэр жагсаалтын дотор Пентер дөхөн яг хийдэг. Тэр жагсаалтын дотор бол эрдэс оюутлогоо 14, 15 гээд одоо чи энэ дүнгийн хардаа. За дүнгийн сайн татаарай. Манайхаа. Эрдэс оюутлогоо гээд 14, 15 гэж бац. Тэгээд нийт төсвийн нийт хэмжээ нь бол 17 тэрбум 500 сая. 15 онд санхүүжүүлэх нь болохоор 17 сая 17 тэрбум 045 гэдэг. Өөрөөр хэлбэл нөгөө гарсан 455 сая төгрөгөө хасгаар чинь үлдэгдэл нь нээж байгаа байхгүй. Тэгэхээр чин өмнөх одоо засгийн газрын үед хилцэгдээ тэр компанид шилжүүлсэн мөнгөө гэсэн үг байхгүй. Тэгээд энийг ингээ хөргүүлэнгуут л одоо нэг зүгээр тэгж хэлэхээр ингээ буруу сонсгож байгаа. Бөөсний онгоо гэж ярьдаг шин. Юм болохоор л тэрлүүг авчих гэдэг гэдэг. Тэр шиг огт одоо надтай холбоогүй юм ингээ холбоотой гэдэг маягаар ингээ тавиад намайг төсөвд суулгалаа, тэгээд зарлаа гэж байгаа байхгүй. Тийм юм огт байхгүй. Надаас өмнө зарагдчихсан. Танаас өмнө шилжүүлсэн. Шилжүүлсэн. Гэхдээ 17 тэрбумыг бол та төсвөрөөр хөргүүлж байгаа шүү дээ бичгээрээ. Үгүй энэ нарийн юм байхгүй. Эн чинь бол ерөөсөө хөгжлийн банкн дээр байгаа төсөв биш үү? Зарцуулагдж байгаа шийдвэр нь гарчихсан. Би төсвийн банкын оронд өгөөд энийг улсын төсвүүдээр нийлүүлж өгөөч л гэж хэлж байгаа. Яг тэгвэл улс өөрөө төсвийн банкын орон ши шаардж шít. Тэр жагсаалтуудаа авчраа. Тэгээд нийлүүлээ. Ийм л юм болсон. Байнгын хорон дээр сод үлэг гишүүний нэг танд тавьж байгаа асуулт бэл. Тэрийг одоо хоёлаа энд нэг үзүүлье да. Тэнд бас мөнгөн дүн хоёр өөр юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэрнээс харахаар. Энэ дээр нийт гэрээний дүн $893 мянган, $750 гэж. $893,750 гэрээ юм байна. Энэ хуулийн зөвлөгөөний үйлчилгээний. Сая бас ган болд дарга хэллээ. Пентер бүх энэ 17 тэрбумыг авахгүй гэдэг. Тэгэхээр энэ 17 тэрбумыг яагаад ийм төсөвт батлах жагсаалтанд баяр цогт сайд оруулсан болоо гэдэг бас сонирхолтой байна л да. 17 тэрбум биш $893 мянган ийм гэрээ хийсэн юм байна. Нөгөө талаас энэ Painter компани мэдээллийг ингээд хараад байхад нөгөө нэг динозавр батарын ясыг авчрахад Монгол улсад тусалж ангах ингэж Монгол улстай холбогдсон мэдээлэл байж байна. Тэгээ энэ Роберт Пейнтер гэж захирал нь өөрөө би Монгол улсын ерөнхийлөгчтэй олон жил найзалж байгаа учраас Монголын тал энэ динозаврын асуудал дээр тусалж өгөөч гэсэн байгаа. Тэгээд туслаад динозавр батарын ясыг одоо эргүүлж авчирсан. Энэ мөнгө төлбөр тэр динозаврын ясны хуулийн зөвлөгөөний төлбөрийг оюутлогын гэрээний хуулийн зөвлөгөөний төлбөр гээд яваад байгаа юм биш үү гэсэн асуулт байна. Үнийн дүн хоёр өөр сонсогдоод байгаа биз? Яг нэгдсэн гэрээний тухай ярьсан. Энэ бол надаас суугаагүй асуулт байхгүй. Энэ ерөөсө гэрээг нь хин хийсэн гэхээр Эрдэнэс оюутлогын компани тэр хуулийн фирмтэй хийсэн билээ шүү дээ. Тэгээд Эрдэнэс оюутлогын компани руу тэр мөнгө шилжигдээд тэгээд тэнцэнээс өгч байгаа. Яг хоёр хэсэгтэй л урьдчилгаа төлбөр нь бол 455 сая. Нийт нь шүү дээ 800 нийт гэрээний төлбөр $893 мянган $750 гэдэг. Гэтэл энэ болохоор 17 тэрбумгээ сод үлэг гişүн гэж хоёр тоог асууад байгаа байхгүй.
Харин тийм Энэ чинь таныг огцруулах нөгөө байнгын хорооны хурал. Тийм энэ бол надаас суугаагүй байхгүй. Шод бүлэг гүшүүн тэнд чинь Эрдэнэс оюутлогын захирал Гамбол, Хөгжлийн банкны ерөнхийлөгч Мөнхбат ерөнхий сайд бол байгаагүй. Ерөнхий сайд бол гадаад байжгаад яг байнгын хорооны хурал дээр ирсэн байсан юм. Ерөнхий сайд тэгээд шадар сайд тэгээд хариуцсан сайд сангийн сайд, сангийн яамны төрийн нэрийн бичгийн дарга гэж үзсэн. Өөрөөр хэлбэл асуудал нь над руу ерөөсө хандж байгаа асуудал байхгүй яг тэр хийсэн хүмүүсээс нь л тодруулж сууж байгаа л юм зүйл байна. Тэгэхээр харин ингэж яриад шүү дээ. Ийм 893 мянган долларын юм байсан байхад тэрнээс 450 шилжүүлсэн тийм үү. Гэтэл баяр цогт яагаад 17 онд тэр бумаар төсөвт суулгах санал өгж байгаа юм бэ гэж асуудаг. Тэгсэн мөс танаас биш үлээ гэхэд тийм яг надаас биш. Тэгтээ ингэж намайг суулгасан гэж одоо буруу ойлгохгүй. Би энэ дахиад хэлж шít. Эн чинь 3 төрлийн үйлчлэгэнд авъя гэдэг мөнгө хуваацсан. Би энэ нэг юмыг дахиад үзүүлэхгүй бол бас хүмүүс ойлгохгүй юм байна л дээ. Энэ засгийн газрын тогтоолыг үзүүлч та. За энэ хаашаа харуулдгүлээ. Одоо харагдаж байна. За энэ ингээд 2014 оны 8 сарын 28-нд хийсэн засгийн газрын тогтоол. Энэ тогтоол дээр бол ингээд 10 сая төгрөгийг одоо шаардлагатай стратеги санхүү хуулийн болон олон нийтийн харилцааны зөвлөхөд өгнө гэд. Тэгээ энэ мөнгөө бол ингээд бүр хуваацсан байхгүй юу? Оюутлогын төслийн нэмэлт санхүүжилтийн хуулийн зөвлөх үйлчилгээнд бол 2 сая хүртэл. Стратегийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 5 сая хүртэл те. 5 саяг. Тэгээ санхүүгийн болон олон нийтийн харилцааны зөвлөх үйлчилгээнд 3 сая долларыг ингээд баталсан байхгүй юу? Тэр би суулгасан юм биш. Ингээд шийдвэр гараад үжээ хөгжлийн банкн дээр 17.5 тэрбум төгрөг. Хурлын гишүүд нь бас ойлгохгүй байна гэсэн үг юм уу? Тийм. Тэгээд энэ хуулийн зөвлөгөөний мөнгөн дотроосоо эн чинь нэг компани хөслөхгүй шүү дээ. Шаардлагатай үедээ шаардлагатай компаниуд хөлсөн явж. Тэгээд тэрэн дотроосоо би нэгийг нь хөлслөөд тэгээд энэ 2 сая хүртэлх гиснээсээ нэг одоо 800 хэдэн $1,000 нь гэрээ хийсэн байх. Тэгэхээр манайх бол пентертэй л ажиллана гэсэн үг үү те? Үгүй. Одоо ингээд нэмэгдээд дахиад өөр компаниудад ажиллаж байгаа шүү дээ. Ажиллах уу те? Тэг ажиллаж байгаа. Тэр пентер гэдэг компаниуд Монгол Улсын ерөнхийлөгчийн найз Батар Динзаврын ясыг зурчилж исэн компани гэдэг энэ үнэн юм уу? Энэ гэрэл сайд үнэн гэж хэлээ. Мундаг сайн хүүлж гисэн. Тийм үү? Тэгсэн чинь одоо нямд өрзөд бас нэг сони юм ярьдээ. За нямд өрж гишүүний бичлэгийг өгье. Дур зоргоороо авирлах гэж ямар юмных нь хуульчдын айран байд юм авгаа нөхөр хоёр л байлаа шүү дээ. Нөгөө талыг чинь би хэлж байна. Тархины мэсцлийн үед эндэгдэл гарах юм бол тэрнийг өмгөөлөх, үйлчлэх, үзүүлэх өөрөхтэй тийм хоёр авгаа нөхөр хоёр байлаа л дээ. Эднэрийн уул уурхад уяа толгойд өгдөг эмнэлгийн зөвлөгөө гэж хаашаа харсан байд. Ийм л юм та нар хийцгээсэн байна. Тэгээд тэр мөнгө шилжиж өгөө юу гэдгийг л одоо мэдмээр байна. Хэдэн төгрөг шилжсэн. Хууль бол гарцаагүй зөрчигдсөн. Энэ дээр бол яриад ах юм байхгүй. Тийм энэ ч гэдэг ш. Гүг. Одоо хин нямдур цайдын одоо гишүүний энэ дээр ярьж байгаа зүйл надтай бол огт холбоогүй байхгүй. Тэр компанийн сонголт нь бол Эрдэнэс оюутлогоо хийж шít. Тэр чи хариуцж байгаа захиралтай бүхэл бүтэн одоо менежментийн багтаа тэр компанид хандаж хэлсэн үг байхгүй. Тэр надад бол огт хүртэлт юм биш үү. Тэгээд мөнгө шилжсэн юм уу шилжээгүй юм уу гэдгийг хөгжлийн банкны захирлаас асуусан байхгүй. Тэгээд хөгжлийн банкны захирлын чуулганд чи хариулсан шít. 455 шилжсэн. Би нөгөө танд яагаад энд энийг ингэж тавьд байна гэвэл та ч одоо засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга шүү дээ. Сайдуудын сайд байхгүй юу? Ангийнхан дарга. Хэрвээ урдны засгийн газар буруу юм хийсэн бол та задруулж болно шүү. Тэгэхээр та энэ тухай ерөн судалж үзсэн үү? За оюун гэрэл гишүүнээс асуусан юм байна. Сайн компани гэсэн байна. Гэтэл үнэхээр энэ одоо нямд орж байгаа яриад байгаа үнэн зүгээр л авгаа нөхөр хоёр юм чин биш үү? Тэрнийг нягталж үтсэн үү? Яг тэгвэл одоо бид нар мөнгө төлөөд цаашаа явах гэдэг шүү дээ, тэ? Үгүй тэр чинь бол нэг удаагийн гэрээ хийгээл мөнгө төлөхтэй явуулсан юм бэл. Нэг. Тийм үү. Хоёрдугаарт энэ асуудлыг хэрвээ тодруулъя гэж байгаа бол Эрдэнэс оюутлогын захирлыг авчираад яагаад ийм компани сонгосон юм? Дахиад ямар компани сонгох гэж байгаа? Ер нь юу болж байгаа гэдээ асууж болно шүү дээ. Тэр бол нээлттэй байхгүй. Тэгэхээр би энэ хэлээд шүү дээ.
Ойдлоготой холбоотой гэдэг нэр нь холбогдож байгаа. Ямар ч хамаагүй асуудлыг яаж игээд над дээр Та авчирсан нөгөө наах гэдэг вэ? эрсдэлгүй гэрээ гэдээсэн болохоор одоо эн чинь ямар нэгэн асуудал үүссэн биш нөгөө гэрэн дээр чинь тэгэнгүүт дахиад хуулийн кампани хүлээх хэрэгтэй болсон биз дээ. Гэрэн дээр асуудал үүсэв шүү дээ. Ягаад гэрэн дээр асуудал үүссэн? Гэхдээ одоо өнөөдөр манай одоо хоёлаа дахиад ямар ойдлогоон тухай ярилтай байна. Гүг гэрэн дээр асуудал үүссэн тухай ерөөсөө яриаггүй шүү дээ. Ягаад гэвэл Монгол улс гэрээгээ хийсэн тэр гэрээг хүндэтгээд явж байна. А ямар үл ойлголцох асуудлууд бий болсон бэ гэвэл их олон асуудлууд Тийм, болсон үл байхгүй. ойлголцох асуудлыг ярьж А байна. тэр үл ойлголцох асуудлууд бол гэрээтэй холбоогүй байхгүй да. Та бол гэрэн дээр л эрсдэл байхгүй гэдэг нь үү те? Тийм одоо бол ингэдэг юм байхгүй. Энэ гэрээ бол баяр цогтын гэрээ биш. Зоригтын инч гэрээ биш, ганц бүхэнч гэрээ биш, баярын гэрээ биш. Энэ бол Монгол улсын засгийн газрын гэрээ. Монгол улсын засгийн газар ингээ 4 жил сонгуулиар солигдоод явдаг бол эсвэл дахиад сонгогддог бол хариуцлал энэ хүмүүст нь биелүүлээд явах хэрэгтэй шүү дээ. Манайд тэр төрийн одоо ой санамж гэдэг чинь байж хэвээр байхгүй. Тэгээ манай дутагдлын өнөө нэхлээр шинэ засгийн газар гарчгаар өмнөхөр муулаад ямар нэг хариуцлага хүлээхгүй тухайл яриад тийм биш байхгүй. Энэ гэрээ бид нар хийхдээ залгамж чанар байх хэрэгтэй шүү дээ. Энэ гэрээ 70 жил зөвхөн одоо баярын юм уу Батболдын юм алтан үеийн юм сайхан бэлгийн засгийн газар асуудал биш байхгүй. Энэ одоо ингээд 70 жил цаашаа яригдана. Энэ дээр бүхэл засгийн газрын уул уурхаан сайд нь хяналтаа тавиал, сангийн сайд нь татвараа аваад ямар нэгэн зөрчил мөрчил байх юм бол асуудал шийдэд явах хэрэгтэй. Гэрээ гардаж хийсэн бусд нь яагаад ярихгүй байгаа. Баяргүй бол миний ярилцлаганд ирж энэ тухай бас ярьсан л да. Бусд нь баахгүй. Зоригт сайдаалга, ганц өх сайдаалга, тухайн ерөнхий сайд байсан сүү батуулчих байхгүй. Таал ирээд байгаа байхгүй юу? Хүмүүс асуугаад тахлаар чинь би тэгээд хариулахгүй болохоор хариулсангүй гэн тэгээд мэтгэлзээнд орё гэхлээр нь би хэрэггүй байхаа гэхээр зүхтагаад байна гэн. Тэр би бол яг үндсэндээ жоохон ойлгохгүй яг нэг үг. Ямар би бол тэр мэтгэлзээнд орохдоо юу хүссэн бэ гэхлээр Ганбаатарт ерөөсөө мэтгэлцээ гэж бодоагүй байхгүй. Ерөөсөө аль болохоор тэр боломжоор нь ашиглаад үзэгчтэй оюутлогын гэрээний талаар тодорхой хэмжээний ойлголт өгье л гэж бодсон. Одоо бүх ярьж байгаа хүмүүсийн байдлыг харахаар нэгэн ч гэрээ уншаагүй. Нэгэн ч моделийг очиж сонирхоогүй. Дандаа нэг нэгнийхээ ярилцлаган дээр үндэслэж тэр тэгж ярьсан юм чинь тэгж байгаа. Тэр тэгсэн юм чинь тэгж байгаа гэдэг. Дандаа хүний яриан дээрээс үндэслээд чи хүртэл одоо ингээ надаа 2 3 хүний яриа үзүүлээд. Уучлаарай би тэр моделийг очиж үзээд ч ойлгохгүй. Тэгэхээр Тэгэхээр ойлгох албагүй. Тийм албагүй. Тийм хүн болгон тийм байхгүй тийм. Тийм би чамайг юуээс буруутгаагүй. Асуудлын гол нь үнэхээр сонирхож байгаа хүмүүс нь бол тэр гэрээгээ судлаад гэрэн дээр нь анализ хийж ярих хэрэгтэй. Ажил хийж маргая гэж байна уу тийм. А тэгжээч эн чинь сайжирж явж явах хэрэгтэй. За хоёлаа одоо бүх ярилцлаганыхаа цагийг оюутлогоо ярьсаар бодосон. Одоо таны офшор данс руу орё. За тэгээ. 2014 оны 4 сард те офшор данс илэрсэн шүү. 2013 оны. 13 оны 4 сард лөө. Тийм. А тэр офшор дансанд чинь 1 сая доллар үед 1 саяхан доллар байсан. Тэр саяхан долларыг та мартсан. Тэр нэг хэрэг дэгдсэн шүү дээ. Тийм буруу ярьж байна гэлээ. Тэгэхээр та ер нь сая долларыг мартдаг юм чинь хэдэн саяас дээшээ бол мартахгүй байх уу? Тэр яг Дансыг би мөнгө бол нөгөө сая доллар мартсан гэж бол хэлээгүй шүү дээ. Тэр байсан мөнгнүүдээ аваад одоо бидний ярьдаг нөгөө X тайлан гаргадаг гэдэг шиг үйл ажиллагаа болохгүй тодорхой хэмжээний үлдэгдэлтэй тийм л одоо тухайн үед би тэгээд асууж байхад нэг Монгол төгрөгөөр 3 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний одоо евроны та 3 найзтайгаа нийлээд дөрүүлээ тэр дансыг нээсэн тийм үү? Тийм тэр компаниг байгуулсан. Хэдэн он блэ? 2008 оны 5 сар. 8 оны 5 сар. Тэгтээ 200-250 мянган доллар байршуулсан гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Та тэр 3 найз чинь хин юм бэ? Тийм чухал юм уу? Чухал. Яагаад? Одоо хүртэл тэр 3 ирэлт улсаараа гарч шít. Би тэгж ерөөсө бодохгүй юм. Өө тэгж байгаа. Зүгээр л бизнес хийдэг одоо миний найз нар. Нэрийг хэлж болохгүй юу те? Гүг тийм их шаардлагатай бол хэлж болно. Тэрнээс тэр хүмүүс ч очиод авилгалтай тэмцэх газар дуудаад нэр усыг асуугаад ингэж тэр хүмүүсийн нэрийг хэлэхэд бол ямар ч асуудалгүй шүү. Хэлчихгүй мó да? Тийм шаардлага байгаа юм уу л байна. Манай үзэгчдэд хэлчихгүй. Тэр тийм нэг сүрхээ нуухаар хүмүүс биш бол зүгээр хэлчихэж болдгоо юм уу? Би одоо ингээд мөнхөс хэлсэн. Би бол өөрөө тодорхой хэмжээний бизнес эрхэлдэг. Би бол хизээч улс төрч хүнтэй хамтарч бизнес хийхгүй. Нэгдүгээр. За нэгдүгээр улс төрчид биш юм байна. Улс төрч биш. За. Хоёрдугаар би ингээд найз одоо бизнес хийхээсээ өмнө найз байсан бол бас хийхгүй. Би одоо ингээд хүмүүс ингээд одоо хамтарч үе хоёлаа найз байсан дээр шүү дээ. Хүмүүс хизээ муудалцдаг гэж. Таны бизнес хийж ихсэн хугацаа чи хэдэн он юм? 2000 он. 2000 он.
Та 96 онд Монголын улс төрд орсон шүү дээ. Үгүй шүү 90 онд. 90 онд. За уучлаарай 90 онд. Тэгэхээр та энэс хойш бизнест орсон шүү дээ 2000 онд. Тийм үү? Тийм. Тэгэхээр би найзуудыг чи хөөгөр бодоод байна л та. Үгүй ээ одоо бол хүмүүс Жишээ нь бүгд оюу толгойн катерингийн үйлчилгээг таны найз 9 мөнхийн намаац хийдэг байсан одоо солигдсон гэсэн. тийм. Тийм гэсэн. Гэхдээ яг Таны найз ойлгох байхаараа тэнд катерингийн үйлчилгээ хийсэн ч юм шиг тийм үү? Тэр тендерт ороод ялцсан ч юм шиг, сонгогдсон ч юм шиг байгаа байхгүй юу? үгүй би тэгээд асуусан байхгүй юу сүмхөөс. Чи тэгээ оюутлогонд тэр катерингийн сервисийг авдсан юм уу? Үгүй гэж. Тэр чинь оюутлогын бүтээн байгуулалтын дээр чи маш олон компани ажилласан юм байна шүү дээ. Тэгээ тэрний нэг компанийх нь тэр сервисийн тодорхой хугацаанд одоо би хэлж шүү дээ. Одоо ингээд энэ төсөл гэрээ хийснээс 6 жил болсон. Тэд нэр одоо жил ч юм уу ажиллаж чадсан юм уу? Тийм л юм бэл. Би одоо тэр одоо даашаа яаж юм гэхээр эсрэгээрээ би тэрэнд тусалсан биш. Би энэ тэр хүнд гай болж байгаа байхгүй. Та тэр хүнд яаж тусалсан юм? Гэхдээ яаж тус болоогүй харин гай болж байгаа байхгүй. Тэгэхээр тэр гурван найз чинь найзаа бол та хэлмээргүй нөө. Уу яхан тийм шаардлагатай юм бол би бол гайхаад байгаа юм. Энэ Монгол улс чинь ингээд хувь хүмүүсийн эрх чөлөө, нууц тэгээд байх ёстой шүү дээ. Би бол тэр гурван хүн ингээд хамтарч мөнгө оруулснараа заавал нэрээсээ цоллуулаад, дуудуулаад буут. Шаардлагатай гэвэл тэгэл алгалтай тэмцэх газар очиж шалгаад бүх юмыг аваад асуудаг. Яг тэр хүмүүсийн эрх чөлөө хүндэтгэх хэрэгтэй л да. Танд бол тийм хувийн нууц мууц гэж байх ёсгүй шүү дээ. Үг нь. Надад байхгүй шүү дээ. Би миний бол тунгалгал байх хэрэгтэй шүү дээ. Улам. Одоо би ер нь Монголд надаас илүү одоо ингээд нөгөө юмаа ингээд тал талаас нь хилүүлсэн ер нь их цөөхөн. Та ер нь яагаад тэр офшор дансыг нээсэн? Тэр офшор дансыг чинь тийм татвар төлөхийг хүсдэггүй эсвэл их хэмжээний хар мөнгө орж ирэхээр тэрнийг нууж байршуулдаг тийм л хүмүүс тийм зорилгоор нээд юм шүү. Яг нөгөө манад явсан сурчлагаан тийм л дээ. Ер нь бол офшор дансанд офшор газар дансны гэдэг чинь бол татвар төлдгүү л асуудал байгаа шүү. Тийм, татвараас л зугтаж байгаа шүү дээ. Зугтаж байгаа биш байхгүй зүгээр татвар төлдгүү л байхгүй. Тэгэхээр хүмүүс сонголтоо хийж. Яг бол жижиг улсууд ингээд өөрсдөө татчих шít. А манайх ч гэсэн ер нь бол цаашдаа уул уурхай хувьд бол ингээд нэлээд сайн хөгжөөд тий. Бодтой эдийн засгаар байх юм бол бид нар бас санхүүгийн хаб болох болцоод байгаа байхгүй. Тэгвэл бид нар ингээд тэтгэл рүүгээ татвараа 10% болоод багасгсан юм чинь тодорхой хэмжээг бууруулсаар байгаад гадныхан манад ингээд маш их хэмжээний мөнгө байршуулдаг юм байж болно шүү дээ. Зүгээр би яг ингээд тэр хүмүүс ингээд асуудаг байхгүй. Яагаад та ингээд офшор дансанд одоо мөнгө байршуулад ингээд бизнес хий гэж бодсон юм бэ? Би ер нь бол Монгол бол цөөх хүнтэй эдийн засаг нь аягүй жижигхэн. Биднэрт бол эргэлтэнд байгаа мөнгө ч аягүй бага шүү дээ. Би бол гадаадд зардаг бүх мөнгөө сурж байхдаа хийжсэн бүх мөнгөө тэнцээс л босгох хэрэгтэй гэдэг байр суурь хатуу хоногцсон байхгүй. Би бол Оросд сурж байсан Москвад. Дараа нь Германд сурж байсан, дараа нь Америкт сурж байсан. Бүх энэ гурван газар суртаа гурван тухайн улсын стипендээр сурсан. Оросын стипендээр, Германы стипендээр, Америк суртаа бол Япон болон Дэлхийн банкны стипендээр. Тэгээд тэрний хажуугаар гурван дээр нь ажиллаж байсан. Одоо Орос тогтоо би бол өглөө шуудан зөөдөг байсан. Хагас бүтэнсөө өдөр богоон болгодог байсан. Герман тогтоо цэвэрлэгч хийдэг байсан. Хагас бүтэнсөө өдөр нь цэвэрлэгч. Тэгээд ажлын өдрүүдээр бол топ хийдэг байсан. Гэхдээ энэ бол одоо нэг сайрхаад байгаа асуудал. Гэхдээ сайр би зүгээр яагаад байгаа юм гэхэлэр би юу ч болгон сургийнхаа хажуугаар ажил хийдэг. Тийм. Тэгэхээр би бол тэнд ингээд их мөнгнүүд байна гэдэг чинь мэдчихэж шít. Тэгээд би Германаас төгсч ирэхдээ төсөл бичээд 25,000 Deutsche Mark иржсэн 96 онд. Тэгээд энэ нөгөө хүмүүс чинь стипенд шалгаруулж авах, сургуульд орох чинь дандаа л эссе бичдэг. Ингээд өөрийнхөө төслийг бичдэг. Тэгж байгаа л авч байгаа шít. Тэгээд одоо чинь намайг Нью-Йорк сурж байхад манай ангид бол Америк залуу байсан. Нью-Йоркийн нэг хедж фондонд ажилладаг. Тэгээд тэр залуу бол $300 сая менеж хийдэг тийм залуу байсан байхгүй. Тэгээд тухайн үед бол би тийм тухайн ерөөсө боддгоо байсан. Дараа нь ирээд манад бол уул уурхаас эргээл ингээл маш их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэл. Тэр хүмүүс бол нэлээд сайжирч ирсэн. Одоо бидний ярьдаг хөөсөн эдийн засаг болж ирсэн байхгүй. 2000 оноос та бизнес хийсэн гэсэн тий. Тэгэхээр Товхон хаан компаниг худалдаж авсан гэлөө. Худалдаж авсан. Хэдэн онд худалдаж авсан? 2000 онд. Тэр мөнгийг хаанаас олсон юм та? Тэрийг зээлж авсан. Хаанаас зээлсэн? Голомт банкнаас. 96 онд та Монголын одоо сонгуульд 96 оны сонгуульд би солих костюмгүй нэг л костюмтойгоо өрсөлдсөн гэж таны ярьслахын дээр байгаа юм л да. Тэгчээд 2000 онд сонирхуулж хэлвэл компани худалдаж авах хэмжээнд л очиж байгаа байхгүй юу? Сонирхуулж хэлэхэд би
90 онд сонгуульд ороход бас ганцхан костюмтэй байсан. 96 онд бас Германаас оюутан байгаад ирсэн юм чи тэр үед л костюм шарах зүгээр л джинс одоо бодоологтой бас нэг костюмтэй байсан. Дараа нь Америкт хэдэн он сурлаа? Америкт 2000-аас 2001 оны одоо 22 он хүртэл. Тэгээ Америкээс ирэхдээ бас ганцхан костюмтэй байсан. Тэгээд бүр нөгөө тэр костюмцоо баян гараад исэн байхгүй би нэг сольж чадаагүй. Тэгээд хүмүүс өөр шүүмжлээ та наад костюм солиоч гэдэг хэлжсэн байхгүй. Тэгэхээр би бол зүгээр юу хэлэх гээд байна гэхээр хүнд айгүй их мөнгө хэрэггүй шүү дээ. Тийм шүү дээ. Зүгээр тэрнтэй явахгүй байхгүй. Хүнд бол эрдэм мэдлэл хэрэгтэй байхгүй. Яг бол чамаас авч чадахгүй юм чинь бол эрдэм мэдлэг л байхгүй. Мөнгө бол нөгөө төр мөнгөтэй мөнгөгүй байна. Хамгийн гол нь ягаад тэр офшор данс нэгээд найзуудтайгаа ярилцаа тэр мөнгө хийгээд ингэсэн гэвэл бид нар хувьцаан дээр одоо мөнгө босгож болох юм байна гэдгийг бол тухайн үед ойлгож байна. Гэхдээ ашиглах боломж үнэхээр гараагүй л дээ. Тэгээ та тэрийг яагаад хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ бичээгүй юм? Яагаад заавал дэлхийд даяар дуйлан болж иж монголчууд тэрийг мэдсэн? Тэрэнд л хүмүүс их дургүй байна шүү дээ. Тийм би тэрэнд бол маш буруу юм хийсэн, тийм болсон гэдгийг бол мэдчихэв. Тэгээ би бол тэрийг хийнд ч нугаагүй, хаан ч нугаагүй. Ийм боллоо гэдэг Америк төвтэй олон улсын ерөн сурвалж сэтгүүлчдийн байгууллагын ерөнхийлөгчд шорт уулзсан. Ерөөсөө тэр спискэнд орсон хүмүүсээс ганцхан би уулзсан байхгүй. Би өөрөө сайн дураараа очивол би Вашингтонд өнөө танаа төвчин Вашингтонд таар тохироо хийх гэж уулзсан гэж бас хардлага өгдөө шүү дээ тэр. Тохироо хийх гэж эдгээр чинь нөгөө танаас иймэр ярьцлага авъя гэдээ надад мэйл ирүүлсэн байсан юм чинь. Тэр чинь тэгэл очиод уулзсан. Би ингээ байгаль байдал хэлээд Монгол бол ийм ээ. Бидний санаа бол ийм байсан. 5 онд ингээд 2008 оны 5 сард хийсэн. Тэгээд 2009 оны 1 сард бол бүх мөнгөө татаад авчихгүй. Тэр чинь хямрал болсон шүү дээ. Бид нар одоо мартчихад байна шүү дээ. 2008 оны хямрал бол гүнзгий хямрал болсон. Манай эдийн засаг чинь 8.9% байжгаад хасах 1.3 болтоо бараг 10 пунктээр доош унсан байхгүй. Дэлхийн нийтээр ямарсан шүү дээ. Тэгэхэд бол хүмүүс бэлэн мөнгөний ер нь хямралын үед л бэлэн мөнгө л хаан болдог байхгүй. Cash is king гэж ярьдаг шин хямралын үед. Тийм учраас хүмүүс чинь ямар нэг юм руу хөрөнгө оруулалтыг ямар ч болцоогүй кэш авъя. Тэгэл авсан. Тэгэд хаах нь өөрөө удаан процедуртай байсан учраас тодорхой хэмжээний мөнгө үлдээгээл орчихсон. Тэгээд нөгөө X тайлан гаргадаг гэдгээрээ ч юм уу тийм ээ. Тэрэн дээр бол би өөрийгөө буруудах ямар ч юм байхгүй юу зөвдөх. Бүрэн буруутгах чагаа. Би тэр буруугаа хүлээж байгаа шүү дээ. Би тэрийг Америкт жоохтой хэлсэн, шууд маргааш өглөө Монголдо ирээд чилсэн. Тэрнийхээ төлөө уучлалгүйсэн. Тэгээд би яг одоо яг хөрөнгө оруулалтын мэдүүлгээ буруу бүгэлсэн, зөв бүгэлсэн гэдгээр ингээд хариуцлага тооцох юм бол одоо байгаа хуулиар сануулгах арга хэмжээ авна, цалингийн бууруулах арга хэмжээ авна гэдэг ийм 3-4 залттай. Дэлхийн нийтээр офшор данстай ч юм уу тухайн үед зарлагдсан хүмүүсээс баг хамгийн жижиг гарна та байсан. Жижиг гарна гэж би одоо сайн мэдэхгүй байна. Тэгээд зөндөө олон хүн байсан. Тэгээд яагаад гинт тэр Монголоос баяр цогтыг гаргаж ирээд ингээд тавьчваа гэдэг айгүй сонирхолтой байгаа байхгүй. Тэгээд логикоор хөөхөр Рио Тинто таныг гэрийн даалгавраа сайн хийхгүй байгаа учраас 2012 онд манай 3 сайдаар толгойлуулсан нөгөө ажлын хэсэг гарсан шүү дээ. Риото дахиад яриа хэлцэрүүлсгсэн. Баяр цогтоо наадхаа янзлахгүй бол энэ офшор дансыг чинь эхний хэсэг нь гаргалаа шүү гэсэн юм болсон болов уу гэж бодод шүү дээ. Би хардад шүү дээ. Гэхдээ би бол хүмүүс бол тэгж ярьдаг. Би бол тэгж бодохгүй. Би бол ингээд очиж ярилцлага өгөөгүй бол тэмсвэр дүүлэнтэй гарахгүй байсан баг гэж боддог. Яг л өөр нэг ч хүн ярилцлага өгөөгүй юм чи. Тэр яг гэж очиж ярилцлага өгсөн сандраад даггад ичсэн юм уу? Гүг би одоо тэнд чинь Америкийн нэгдсэн улсад хууль хүчний байгууллага аюул болон төлөөлөгчийг дагуулад ахлаад ингээд уулзалтууд хийгээд явжсэн байхгүй. Нью-Йоркт, Вашингтонд. Тэгээд яг миний уулзалт хийжсэн газруудын хажууд тэр байранд байрлаж идэг. Тэгэхээр би зүгээр ингээд одоо Дэлхийн банк, олон улсын валютын санд бас ажиллаж байсан. Тэгээд хүмүүстэй ингээд чөлөөт уулзаад байдаг болохоор бас уулзаал энэ байгаль байдлаа хэлчихээ. Уусаа надад ингээд асуулт ирүүлсэн байсан байхгүй. Мэйлэр та яагаад ийм данс яасан хүмүүс яагаад тэрэнд дургуутсныг та мэдсэн үү? Мэдэрсэн үү ер нь? Яагаад гэдэгт хариулж чадах уу та? Ер нь бол ёс суртахууны хувьд буруу юм хийсэн учраас бол бүгд дургуутч. Би тэрэнд ерөөс энийг ч буруудахгүй. Сая төгрөгч гартаа барьж үзээгүй хүмүүс байгаа байхгүй юу? Гэтэл та сая доллар тэр офшор бүс татвар төлдгүү газар гадаадын банкнд байрлуулчихад тэрнийг огт тоогоогүй хөрөнгө оруулалтын мэдүүлэлтэж бичээгүй. Тэгэхээр та ягсандаа мартцсан л байхгүй юу? Үгүй тэр хөрөнгө оруулалт
бичих хугацаанаас өмнө тэр мөнгөний бүгдийг татсан байхгүй. Тэгээ тэнд үлдсэн мөнгө нь бол ойролцоогоор Монгол төгрөгөөр бодох юм бол 3 сая төгрөг л байсан. Тэрэнд хүмүүс аягүй дургуутсан. За яг гоо тэр үнэн. Тэрэнд бол одоо ч гэсэн хүмүүс одоо ингээд зохисныхоо шийтгэлийг аваагүй ч юм уу. Одоо энэ хүн бол бүр улс төрөөс гарах ёстой байсан. Эсвэл одоо бүр улсын хурлын гишүүнээ ч өгөх ёстой байсан. гэдэг янз бүрээр ярьдаг. Би тэр хүмүүс ерөөсө буруудахгүй. Би тэгтээ сайн дураараа улсын хурлын дэд дарга өгч гинэ гэдэг бол бас тодорхой хэмжээний ёс зүйн хариуцлага. Яг тэгвэл энэ мэдээлэл иргэд гарсан шүү. Тухайн үед би таныг улсын хурлын дэд дарга өгөхөд бол бас үнэлжлээсэн. Гэтэл би таныг дахиад сайд болчингууд тэр үнэлэмж нэг л өнөмшлгүй болчихсон. Би бас сайд болно ч гэж бас бодоогүй л дээ. Та хурал дээр бүр танхимынхаа сайдуудаас хамгийн бага юутай сандалтай гарч ирсэн шүү дээ. Сая. Би тэрний засгийн газар дөрөвтөө. За яг хуу тэгээд ингээд офшор данс илэрсэн чинь баяр цогтын хаяг Чайна гэд гараад ирсэн. Улаанбаатар Чайна гэд. Одоо Улаанбаатар биш, Улаанбаатар Монголиа. Монголиа Чайна гэд. Одоо нөгөө энэ байна. Тийм. За энэ бол монгол хүмүүсийн хувьд уучлаж болохгүй алдаа санагдсан. Та яагаад энийг анзаараагүй? Би одоо үнэхээр л анзаараагүй. Яагаад? Одоо би яагаад гэдгийг мэдэхгүй үнэхээр анзаараагүй тэгэл зурцсан. Тэгээд дараа нь энэ нөгөө баримт бичигчийн хэвлэл мэдээлэл дээр гараад ингээл манайхан ингээд ардталтан Чайна гэсэн байна гэдэг ийм асуудал ирсэн. Тэгэхээр нь би бол энэ компани руу ярьсан байхгүй. Захиа бичсэн. Гэтэ хараад тань шиг боловсралтай хүн. Тань шиг 23 наснаас ахуулаад ийм төр нийгмийн зүтгэлтэн болцсон хүн альва юмн дээр гарын үсэг зурхтаа Чайна гэдэг үгийг анзаарахгүй зурна гэдэг бол надад бол үнэмшлэхгүй санагддаг. Өө би одоо хэлээд шүү дээ. Ингээд хүн чинь нөгөө нэг бүдэрхээр 7 бүдэрдэг гэдэг шиг. Одоо бидний ярьж байгаа юм чи нэг л юм баггүй юу? Тэгэл офшор данс, Швейцарын банк, Чайна гэж бичсэн, өөр одоо юу гэдэг юм артсан, өөр одоо юу гэдэг юм зөндөө юм бол нэг л асуудал байхгүй юу? Гэхдээ ингээд маш олон юмыг дагуулж байгаа байхгүй юу? Би бол тэрнгээрээ бол үнэхээр энэ одоо би хизээж хүнд ч тайлбарлаад зөвтгөл олж чадахгүй юм аа. Би энэнийхээ төлөө буруу гэдэг учраас буруу гэж мэдж байгаа учраас уучлах гэж байгаа. Энэ бол би тэгтээ хариуцлага энэ бол гэмт хэрэг бол ерөөсөө биш. Энэ зүгээр ёс зүйн асуудал байхгүй юу? Тэг ёс зүйн асуудлын хувьд би ямар нэгэн одоо ёс зүйн хариуцлага өөртөө хүлээх ёстой гэдэг сонголтын өмнө толгойд би хүлээх ёстой л гэж үзсэн. Би шууд энэ мэдээлэл гарахт нь уулзаад хэлсэн, Монголд ирээд хэлсэн, ард түмнээсээ бол одоо ороод телевизээр уучлахгүйсэн. Дараагийн засгийн газарт орох асуудал бол цэвэр ерөнхий сайдын одоо санал байхгүй. Миний санал гэхээс илүү. Би бол ерөнхий сайд хэлжсэн байхгүй. Ингээд намайг авах юм бол ингээд сайн муу юм бас дагалднаа. Сайн ч юм бэ намайг одоо ашиглаж болно сайн тал нь бол тийм ээ. Яг уу одоо сангийн сайд байсан 2008 оны хямралыг авч гарсан ингээд олон хилцээр илэрхийлсэн ийм туршлага бүх юмыг авч болно. За яг 2004-өөс 8 оны хооронд тэр хэрэглэхийн дарга байсан олон намуудын юмыг зохицуулж байсан гэдэг сайн юмнууд байна. Энийг бол ашиглаж болно. Нөгөө талдаа одоо дахиад одоо энэ нөхөр бүрээс улс төрөөс гарах хэрэгтэй байсан үнийг ингээд дахиад төвшүүлээ сайд болгочлоо өдргээд тийм юм бол буунаа гэж ингэж. Одоо ингээд хүмүүс тэгдэг юм. Яагаад гинт баяр цогт ингээд хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхгүй байж яснаа гинтгийн ярилцлага өгөө. Харин та чи би халаалтаа нилээ хэлэрсэн. Гинт одоо ингээд мөнгө баясгалангийн энэ цензургүй яриа гэдэгт орно гэл тийм ээ. Яг л цензургүй ярианд бол би таныг удаан урьсан. Тийм ингээд ингэчвэ гэд би бол яг нэг өөрийгөө бодож юм өөрийнхөө талаар тайлбарлах гэж бол ер нь бол бодоагүй байхгүй. Миний энэ хийсэн тайлбарлахгүй байгаа үйл явц бол засгийн газрын нэр хүнд рүү сайхан бэлэг ерөнхий сайдын нэр хүнд рүү орчих вэ гэж би бол чинцээс бодсон шүү дээ. Гэхдээ тийм учраас би тайлбар өгч байгаа. Тийм учраас тайлбарлаж байгаа. Нэр хүндэд яг үндэ муугаар нөлөөлөд байна. Харин тийм учраас би тайлбарлаж байгаа. Тийм учраас орж байгаа. Тэрнээс цэвэр миний асуудал байсан би хэзээ ч орохгүй. Яг тэгвэл цаг хугацаа өөрөө үнний шилгуур байхгүй. Тэр дэргүү тодорхойл гараад байна. Тэр таны Товхон хаан компани жилийн 200-аас 300 сая ашигтай ажилладаг гэж үнэн үү? Үнэн. Би тэрийг яг байж болох юм. Би бол мэдэхгүй л дээ. Би яг тийм зарим жилдээ тэрнээс их шүү дээ. Тийм үү? Тийм бизнес эрхэлж үзээгүй учраас би өөрөө. Гэтэл цан дэлэг гэж хүн байна. 20 хэдэн жил одоо яг тантай адилхан бизнес эрхэлдэг. Одоо тэр хүн өөрийнхөө Twitter хуудасд юу гэж бичсэнийг хоёлаа харах уу? За бас тийм цан дэлэг бас юу гэж үзсэн? Цан дэлэг одоо бас нэг юм бичсэн байна. Таныг одоо ноу хавгаа хуваалцсангүй гэд. За дэлгэцэн дүгээ энэ.
Тийм ингээд тариаланчтай тоохгүй за энэ жаах. Ганцаараа ашигтай ажиллаад идэг гэж. Өө ер нь бол газар тарилан Дараагийнх нь одоо жиргэг 25 жил ингээд тариад би мөнгө буцааж игээл авшиггүй явдаг. Баяр цагт болохоор юм ашигтай ажилладаг. Жохон томруулъя да. Дүрсээ томруулж өгье. Өөрөө болохоор 25 жилийн туршигээд ингээд өрнөөс өргөний хооронд л явдаг. Тэгээ таныг нөгөө шпосо нуугаад байна гэсэн ийм егөөтэй жиргээ байгаа байхгүй юу? тэгээд одоо надаас Бас ганц нэг ийм бизнес эрхэлдэг хүмүүсээс асуусан л да. Яг үнэхээр ингэж ашиг гард юм уу? Юу гэж тийм ашиг гарах юм бэ гэсэн. газар тарилын компанийн нь Тий. Бас алтны ганц нэг компани хүнээс асуусан. би бол алтны компаниг тухай бол мэдэхгүй. Тэгээд би асууж явж байгаад алтны компани. Ер нь бол манай Тохон хаан гэдэг компани. Яг Тохон хаан гэдэг уулын бэлдэр гэдэг. Тэгээд доогуур нь сэлэн мөр уурсдаг. Тэгээд манайхаас бол яг Тохон хаан уулнаас орхихийн гол, цацангийн гол гэдэг хоёр гол уурсдаг. Тэгэхээр манайх бол нөгөө хэдийгээр услаагүй ч гэсэн хөрсөн нь их сайн. Тэгээд их хөвжин шинтэй. Тэгээд угаасаа тэр бол их мундаг газар юм шиг байна. Яг тэгвэл нийждэл ноён номоо хааны хийд яг манай тарийн талбай дээр байдаг хөөх. Төрн. Гол нь бол бид нар бас нэг тийм мундаг одоо компани төр болно гэж бодоагүй л яг манай аавын төрсэн газар байхгүй. Яг тэр нийждэл ноён номоо хааны хийдийн одоо өмнө манай аав төрсэн байхгүй. Тэгээд тэр компаниг авсан. Үнэхээр одоо зах зээл жилснээс хойш тэр компани нэг ч удаа ураг залдаг. Сэлэнгийнхэн бол бүгд тэр юм. Манай цагаан нуурынхан бол бүгд тэр юм. Одоо энэ жил ихэд одоо улсын дунд чинь гаагаас 16 байгаа шүү дээ. Манай компани гаагаас дунд чинь бол 27 центнер байхгүй. 27 центнер гэдэг чинь зарим нэг талбайгаас 30-40 авсан гэсэн үг байхгүй. Тэг услаагай газараас авч шүү дээ. Тэгэхээр тэр хийдийн туйртай болохоор бол юу ургац салдадгүй л гэсэн үг нөө. Гүйгүй. Тэр үнэхээр их сайхан байралтай газар гэсэн үг байхгүй. Би уулнасаа хоёр гол орж ирэн тарийн талбайн дундуур чинь гэхэр чинь үргэлжийн одоо услаатай талбайтай бараг адилхан гэсэн үг байхгүй. Тийм үржин шимтэй сайтай газар байхгүй. Тэгээд ургац үнэхээр алдаагүй учраас одоо ингээд 3 жилийн турш нөө амжилтаар нь тэргүүний тариалан чамт болон улсын аврах гэж шалгаруулдаг шүү дээ. Тэгээд Монгол улсад манай компани л ганцаараа 5 удаагийн аврах. Тэгэхээр 15 жилийнхаа үр дүнгээр дандаа тэргүүний байсан гэсэн үг байхгүй. Тэр бол миний ноу хау юусоо биш. Манай компанид бол Монгол улсын гавьяат агрономч Хундмаагуу гэж хүн ажиллаж исэн. Ер нь манайхаас бол маш олон хүн төрж гарсан. Одоо гавьяат эдийн засагч гарсан, гавьяат механик жуулагчч гарсан. Маш олон хөдөлмөрийн За ургац алдахгүй байвал сайн л байна. Тэнд бол би нэг бачуурч асуугаагүй. Зүгээр хүмүүс тэгж хэлээд байгаа байхгүй юу? Түрүүний тэр гарын үсэг зурсан дээр гарын үсэг зурхтаа баяр зүгцээдээ ийм хариуцлагагүй байж болохгүй шүү дээ. Буруу бичгэн дээр гарын үсэг зурсны төлөө наран цэцэрлэгтгөө огцорж явсан ш та тэр түүхийг мэдэн ш. Мэднэ. Тийм. Одоо уянгаа гişүү бас одоо янз бүрийн юм дээр уянгаа гişүү харин нөгөө энэ нөгөө төрөний бичгийг чи үзүүлээд та ер нь гарын үсгийг хариуцлагагүй зурж байна. Энийг ч гэсэн харах хэрэгтэй гэдэг. Одоо бол улсын засгийн газраас улсын хурд руу явж байгаа бүх бичгэн дээр засгийн газрын хэрэглэх газрын дарга гарын үсэг зурж явуулдаг байхгүй. За, битэрийн ярилцлага ерөөхдөө өндөрлөх твшээгээ хандж байгаа. Нэг хөөрхөн бичлэг олсон. За. Ерөнхийдөө та хоёрын залуу цагийн бичлэг байгаа. За. Тэрийг үзсэн үү та? Одоо нэг ямар бичлэг тавьж байгааг ер нь нэг 92 оны улаан удын бичлэг үү? Тий. Би нэг саяхан юунд Швейцарт явж байхад ийм бичлэг гарсан. За, энэ бичлэгээ өгдөө. Естественно, помогает в сближении, что он влюбился в калмыцкую девушку. Может, не мы между собой не жениться, но главное, мы любим друг друга. Анхны хайр. Үгүй юу гэж анхны. Үнэн бидтэй тэгтээ. Үнэн энэ яг ярьсан яриа шүү дээ. Яг тэгвэл 1992 он 92 оны 7 сард баха сонгуулийн дараа эсвэл 8-9 сард байна уу? Монгол туурхтан залуучууд оюутны их наадам гэж болсон байхгүй юу? Тэгээд тэнд чинь бол Монгол, өвөр Монгол, Тува, Халимаг, Бурят одоо Монгол үндэстэн ер нь зөвхөн энэ улсуудаас ч биш Америкаас ингээд залуучууд ирсэн. Тэгээд бид нар чинь 3-4 хонсон баг.
Тэгээ яг энэ байгаль нуур дээр одоо сайхан билег байгаль хоёр чинь танилцсан шүү дээ. Тийм үү. Тэгээд сарын дараа энэ хоёр чинь суусан байхгүй. Тэгээ бүх залуучууд хоор хоорондоо найзлаад үргэсэн. Тэгээд би тэр үед нэг халимаг охинтой одоо найзсан. Одооныхоор бол найзсан. Одоо хүмүүс болохоор ингээд яг одооных шиг болгоод байна. Тэр үед хүмүүжил айгүй өөр байсан шүү дээ. Өөрөөсөө тийм. Тэгэл одоо бие биендээ таалагдаад хүмүүс чинь хамт хоолнд ороод зугаалаад ингээд яваал тийм ээ. Тэгээд хөөхөн гинэ ярьж байгаа сте би тэр суух хэсгийг мэдэхгүй нэгээд. Гөө энэ нөгөө би суух хэсгийг мэдэхгүй гэдэг чинь нөгөө асууж исэн хүн чинь ингээд хоёр залуу болох. Та хоёр суух уу гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр чинь одоо л яг энэ дэр нөгөө камер дээр байгаа хэсэг чинь харагдаж шүү. Тэрнээс чинь тойроод намдаа залуучууд байгаа юм чи инээлдэл юм яриад нөгөө суучаа штэ ингээл тэгээ тийм ярина штэ. Гөө суух тухайн асуудал биш ээ. Би бол одоо энэ дэр нэг яг Любин дөрөв гэж хэлсэн байгаа. Ер нь бол бид нар бол одоо юу гэдэг уужаам дөрөв гэж гэдэг юм те. Биеиндээ хүндэтгэлтэй хандцаа. Тэрнээс нэг 3 хоногийн хооронд л ингээл дурлаа суугаа тийм бол болохгүй шүү дээ. Байгалаа сайхны хоёр бол тэнд танилцчаад тэгээд хоёлоо Улаанбаатар дээрээд хоёр залуу юм чинь тэгэл уулзч ярилцсаар байгаа гэсэн суусан тийм л юм болсон. Төрөний нөгөө нэг офшор дансны тэнд гарын үсэг зурснаас болоод Гоо Бадарч гэдэг хүн сүрхий одоо мэдгэлэх юм уу ярьцлах юм уу хийсэн. Та үтсэн те? Тэрийг үзэгчдэд сануулах үүднээс дахиад өгье доо. Баяр цогт үнэ хэлсэн. Би шүннэ хэллээ. За төрлөө миний дөө ярилцлага өгөөч. Би одоо өвөгийн чинь таньна сэлэнги тарай өвчсөн гэдэг үнэ хэллээ. Тэгээ маяг надад бас үнэ хэлж байна. Аргачгүй үстэй. Хуйг намаагүйсэн, Батбаяр намаагүйсэн энэ жилдээ би ярихгүй. За энэс хойш бол таныг бол одоо хятад үнд цугсаатай юм байна гэдэг хардлага ойлголт ерөөсөө нэлэхэд явсан. Тийм энэ нэвтрүүлэгч харин гайгүй шүү дээ. Нөгөө нарийн царигтай нэвтрүүлэг дээр чинь бол манай өвөө мөөг тань хятад биш. Энд чинь нарийн царигтай нэвтрүүлэг. Тийм, нарийн царигтай нэвтрүүлгийн хэсэгнийг би танд тасалж өгдөө шүү дээ. Би чиний нэвтрүүлгээр бас орсон шүү дээ. Миний нэвтрүүлгээр бас гэж ярьсан. Тийм. Тэр хоёр яриа чинь бол зөрсөн байхгүй юу? Би нөгөө надтай холбогдолтой хоёулынг үзсэн. Тэгээд би бол ерөөс нэг хэмжиглэг үлдээ. Дээрэс нь манай аавч хоёр бол хоёулаа амьд сүрэн байдаг. Тэгээд манай сэлэнгийнхэн бол манай аавч хоёрыг ямар хүмүүс вэ гэдэг нь үнэхээр мэднэ. Бадам сонгож яваа хоёр гэдэг. Манай би бол удам судраараа үнэхээр бахархдаг байхгүй. Манай аав одоо цагаан нуур сум Сэлэнг аймгийн цагаан нуурууд дээр үеийнхаар бол Эрдэнэ онгийн оршууны тэр нийж 78 оны отог тэнд төрсэн байхгүй. Манай өвөө чи отгийн дарга хүн байхгүй. Бадрахын сангаж өгдөг. Тэгээд тэр манай өвгийн тухай одоо Өмнөний жилгээд номон дээр бол маш их бичсэн байдаг байхгүй. Яг тэгвэл Өмнөний жил гэдэг номыг Ардын хувьсгалын партизан Жүгдрийн Намлин гэдэг хүн бичсэн байхгүй. Тэр Жүгдрийн Намлин гэдэг хүн их залуу хүн байжгаад манай тэр өвгийн нарийн бичих юм байна. Отгийн дарга нарийн бичих номтой хүн байсан. Тэгээд тэр хүн бол айгүй олон шүлэг ном зохиол бичсэн хүн байхгүй. Гэхдээ хамгийн гол бүтээл нь бол яг Өмнөний жилгээд яг 21 оны хувьсгалын үйл явц тэгээд 24 он гэдэг ер нь хувьсгалын ихэнх үеийн үйл явцын талаар бичсэн маш том түүх ормон гэдэг. Тэрэн дээр бол манай өвгийн тухай бол маш их байдаг байхгүй. Тэгээд энэ бол манай аав талаас. Манай ээж талаас болохоор манай ээж бас амар хувьсгалын эд дээр төрсөн. Сэлэнг аймгийн. Тэгээд нөгөө 1700 оны үед амар хувьсгалын эдийг барихад ерөөсө гаднаас ямар ч материал авчираагүй гэж байгаа шүү дээ. Яг бүрэн хааны нуруунаас бүх одоо тоосго юу гэдгийнтэй мооцод бүгдийн хийсэн нэг оройгүй сүм гэж ярьдаг. Оройгүй сүм чи амар хувьсгалын эд байхгүй. Тэгээд тэрийг хийсэн. Тэгтээ Монгол улсад байсан бүх уран дархтуудыг ингээд цуглуулсан юм билээ л. Тэгэд манай ээжийн одоо талын хүмүүс бол хотгоод хүмүүс аахгүй хөвсгөлөөс ирсэн тийм уран дархан хүмүүс. Одоо яг амар хувьсгалын эдийн дээшээ явахаар хотгоодыг өвлжээ гэдэг өвлж байдаг. Тэгээ манай өвгөө өвлжээ гэж байгаа. Одоо хідэн утмаар чинь тийм ээ. Яг манай ээжийн аав нь бол осор гэж хүн байсан. Тэгээ тэр хүн болохоор одоо Сэлэнгтэй байж байгаа дараа нь хотод ирээд энэ аж үйлдвэрийн кабинет ток хийжсэн. Ер нь бол олон хүүхэдтэй байсан. Тэгэд хүүхдүүд нь бол их мундаг. Одоо би бол ээжийнхээ талын тэр ах хчиг бол ингээд харахаар ингээд зураг шиг айгуугаа цэвэрхэн хүмүүс байдаг байхгүй. Тэгээд одоо хамгийн том ах нь бол онгоцны эсгэж байсан. Одоо нөгөө анхны туу өдөр барьсан эсгэж байхгүй. Тэгээд ээжийн одоо дунд эгч нь бол 23 дугаар сургуулийн монгол хэлний багш долгор гэдэг. Одоо тухайн үед бол сайхан хүмүүс алдартай гэж. Улс багшийн дэдийн цагаан долгор гэдэг нэртэй байсан. Одоо яг дийтгэлийн ах нь бол байгаа. Тэгэхээр та энэ болгоныг тоочод гэдэг нь бол энэ
манай уудамд бол хятад цус мус соёлж ерөөсөй байхгүй л гэдгийг хэлэх гээд байгаа үстэй. Тийм тэрийг бол одоо чинь манай сэлэнгийнхэн бол айгүй дургуйч хүлээж авч байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл чи ингээд удам судраа аав ээжээ амьд руу ах トゥ нар чи ингээд байж хаад ийм яриа суулгаж идэг гэд. Тэгэхээр би зүгээр ягаад үнэхээр ач холбогдол өгөө гэхээр өмнө нь ч гэсэн одоо 90 оны үед 96 онд ч 2004 онд ч гэсэн ингээл янз бүрийн аргументанд тусаад хүмүүс муудалцдаг ш тэр үедээ л хятад ирлээс мэрлээс гэл яриад. Яагаад тэгээд идэв тэнийг? Мэдгүй би одоо өөр яаж харж байгааг би сайн мэдэхгүй шүү дээ. Тэгээд өөрөө санаж гинэ үгүй юу? Гүн далаа надаас 2008 оны сонгуулийн өмнө нэг өөрчлөлт гуйжсэн да. Яг тэгвэл нэг ард түмний нам гэж байгуулчаад бид нартай жоохон муудалцсан шүү дээ. Тэр үедээ л сан өгт мөгт гэл одоо манай ихний үеийг ашиглал тэгээд дараа нь ингээд өөрчлөлөөрөө би айгу буруу мэдсэн байна гэх. Тэгэл би ийм зүйлүүд бол болдог гэж бодоод ингээд тэгтээ сая бол манай сэлэнгийн 7 сумын 90 жилийн явц. Тэгэхээр манай аавын сумын 90 жилийн цагаан нуурын манай ээжийн сумын 90 жилийн баруун бүрэнгийн би тэгээд долуулангор орч амжаагүй 5 сумынх нь оогоор орсон байхгүй. Тэгээд хүмүүс бол хэлжсэн ингээд миний хүү одоо ингээд яг муу зөндөө хэлүүлж чинь тэгтээ зарим нь бол үнэхээр хитэрж байна. Зарим нэг юм тайлбарлах хэрэгтэй. Би бол үгүй та нар намайг мэдж байгаа, аав ээжийг мэдж байгаа. Энд тайлбарлаад авах ямар шаардлага байна вэ? Үгүй сэлэнгийнхэн бол мэдж байна. Улс орноор чамайг тэгж бодож ш. Тэгж бол болохгүй шүү дээ гэд. Тэгээ ээж бол ирчээд наадмын дараа ирчээд тэр гоо өдөрч гэдэг хүнтэй уулзъя гэд манай ээж. Настан үнэлдэ одоо 70 гарчихсан. Тэгээд ээжээ яах юм бэ гэдгсэн. Ашгүй саяны 1 сард баха гоо өдөрчгаа нөгөө ган чимэг гэд мундаг сэтгүүлж идэг шүү дээ. Соёлын гавь зүтгэлтэн юм. Тэр хүнтэй ярилцлага өгөхдөө одоо би одоо настан хүн гэд залуу хүнийг одоо ингээ гүтгээд би одоо баяр зэгсшүнтэй таалдаад уучлахгүймээр байна гэж ярилцлага өгсөн байлээ л дээ. Уурсан. Та ингээл ээж тэгсэн мэгсэн гэл яхаа юм л бол аав ээж маань тэгсэн аав ээждийг хэлнэ шүү эднэр гэлээ. Одоо 50 хүрж байгаа зү. Болилт одоо. Аав ээж ер нь бол би тэгж боддгийг шүү дээ. Ер нь хүн ингээд эх орондоо хайртай би тийм тайртай гэдэг ингээд зөндөө ярьж болно. Тэр хайрлаж байгаа хайр чи аав ээж эсгэлэх хэрэгтэй шүү дээ. Би бол тэгж боддог. Гэтэ юм л бол аавтай нээжтэй л нь би бол аавтай нээжтэй хэлнэ гэж хэлж тэгсэн гэдэг. За энэ тоглоом. Ер нь тэрэнд бол хүмүүс ер нь дургүй байдаг юм билээ. Ер нь бол одоо энэ хүн бол одоо тийм эр хүн болоогүй юм ч гэдэг юм. Зүгээр тэр яриа бол юунаас гаралтай бид нар 96 онд нэг улсын хурал дээр хэлсэн шүү дээ. Тэр үгнээс гаралтай. Тэгтээ би одоо юм болгон дээр аав ээж гэдэг юусээ ярьдаггүй. Тэгтээ би бол аав ээжигээ шүтэж хүмүүжсэн. Одоо ч би аав ээжтэй амьдардаг. Тэгтээ би бол ингээд нэг зүйл ингээд энэ мэдээж Монголын ард түмэн өдр үзэж байгаа баг. Тэгтээ надад хамгийн их итгэл сэтгэл өгдөг хүмүүс бол манай сэлэнгийн сонгогчд байхгүй. Үнэхээр хайрладаг. Үнэхээр дэмждэг. Тэгээд би бас бодчихгүй ингээд хүмүүс ингээд муу хэлээд байна. Ингээд дайраад байна. Тэгээд сайн сансан айгүй олон хүн хэлжсэн л да. Миний хөө одоо энэ юм тайлбарлаач. Чинь арай л болохгүй байна да гэх. Би бол тийм биш вэ гэж бодсон. Бид 2 хоногийн өмнө 5 дахь өдөр 4 дахь өдөр нөө годамжаар явж байгаад ингээд замын гарцсан дээр зогссон байхгүй. Тэгсэн чинь яг миний ажид нэг эмхтэй ирээд зогссон. Тэгснэ өө сайн мэн зургатаар банк гардаг хүнтэй ингээд тааралтлаа сайн мэн гараа ирчээд тэгээд ингээд яваад deputy чинь замын уулзраар сална шүү дээ. Тэгснэ за танд ажлын амжилт хүсье. Би нэг ажил үйлчлэлтэд явж байгаа юм аа. Тэгээд тантай таарлцсан юм чи миний ажил өндөр бүтэх байхаа гэж хэлээд явсан байхгүй. Тэгэхээр бол хүмүүс бол бүгдийг ингээд хар цагаанаар бол хардгүй юм байна. Мэдээж л дээ. Түрүүн тэр хятад гэснээс ер нь хятад хүний үр удам болж төрсөнч байсан тэр гинт хэрэг биш шүү дээ. Тийм. Тэр санаа зовх ямар шаардлага байхгүй шүү дээ. Харин тийм би хэрвээ ингээд одоо хятад тусдаа манай өвөө эмээ ч юм уу хятад эсвэл аав ээж хятад байсан бүлэг хийлэн шүү дээ. Нугадах юм биш шүү дээ. Тийм. Гэж ямар ч зүйл шүү. За. Битүүрийн ярилцлага одоо ингээд дууслаа. Хамгийн сүүл бид танд нэг гоё бичлэг үзүүлэл дуусгана. Гэхдээ та энэ их үзэн ядалтыг мэдэрч байна уу? Таныг арай олон хүн үзэн ядаад байгаа юм биш үү? Таныг Монголын улс төрөөс гараач гэдэг байгаа юм биш үү? Та нэг мэдэрч байна уу? Яг хөө тэгж хүсэж явах шиг байна. Тэгээд би бол бас ер нь бол хүн насар улс төрд байх шаардлагагүй шүү дээ. Мөн л гарах цагаа бас мэдчих хэрэгтэй. Гэхдээ яагаад ингээд чи ингээд 50 байгаад идэх юм бэ? Яагаад ингээд ууралж бухимддаг юм бэ гэд хүмүүс тэгдэг л дээ. Тэгэхээр би бол өөрөө ингээд
айгүй багасаа ингээд дандаа юм мондог хүмүүсийн намтар айгүй шүтэж уншиж хүмүүцсэн байхгүй. Тэгээд би өөрөө бас ингээд нөгөө нэг одоо агуу 3 гэж ярьдаг шүү дээ. Одоо Махатма Ганди гэдэг, Мохандас Карамчанд Ганди, тэгээд Нельсон Мандела, Мартин Лютер Кинг. Тэгээд энэ хүмүүс чинь одоо гол нөгөө үзэл нь бол нөгөө нэгүүлсэнгүү төвчих үзэл байхгүй. Тэгээд тэр хүмүүсийн ингээд би зөвхөн өмнөхөр гайхдаг. 27 жил шоронд суучаад Нельсон Мандела зөвхөн арсныхаа өмнөөс болоод тийм 27 жил шоронд суучаад гарч ирээд хүмүүс бол бүгд хүлээж. Одоо бол Өмнөд Африкийн бүгд найрамдахаас хар цагаанаараа зад үсэрнэ. Тийм хийгээгүй байхгүй. Тэр үеийн хэл ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө өөрийгөө шоронд харгалзаж исэн бүх хүнийг ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд өрсөн байхгүй. Тухайн сэтгүүлчид асууж исэн байхгүй. Та яагаад таныг ингэж шоронд байхад харгалзаж исэн энэ цагаан хуйгуудыг авчираад өөрийнхөө ерөнхийлөгчийн тангараг ёслолд оролцуулж байгаа юм бэ? Би тэнд одоогийн байгаа Мандела болж төлөвшсөн. Энэ хүмүүс байгааг бол би тэр хийхгүй байсан. Тэр хүн бол маш агуу одоо бие бинийгээ хүлээн зөвшөөрдөг, уучлалдаг тийм ийм үзлийг үзүүлж чадсан байхгүй. Гангийн сургаалч гэсэн тийм. Мартин Лютер Кингийг ч үзэлсэн тийм байхгүй. Тэгээд дээрэс нь бол хүн аз жаргалтай байх чинь зөвхөн өөрөөс ч хамаарна шүү дээ. Хүн чиний тухай юу гэж бодож байгаас бол чиний үйл хөдлөл чинь хамаарахгүй байхгүй. Чи хүний хэлсэн үгийг хүлээж аваад хүний чинь чам над руу хандж байгаа хандлагыг хүлээж авч байгаа шүү дээ. Тэгэл уурж ухамж байгаа. Тэгэл баярлж хөөрж байгаа шүү дээ. Тэгэхээр би зүгээр ингээд зарчмын үед боддог юм бол хэрвээ чи хүнд буруу юм гэсэн бол уучлахгүй. Бити энэ дотор хатгалаад байгаа. Хэрвээ чамайг хүмүүс гомдоосон бол тэр хүмүүсийг өршөө. Уучлал. Тэгхийн бол чи өөрөө айгүй хөнгөн илүү аз жаргалтай байх шүү дээ. Бид нар бол тийм нэг санаанууд л ингээл амьдралд маань жоохон дутагтаад байгаа юм болов уу? Тэгэхээр та өөрийгөө үзэн ядж байгаа, өөрийгөө шүүмжилж байгаа, Монголын улс төрөөс яваач гэж байгаа хүмүүсийг уучлаад яваад байгаа гэсэн үг үү? Тэгээ энэ хүмүүс бол ингээд мэдхийнхээ мэдхгүй байгаа учраас тэгж байгаа гэж би ойлгож байна. Мэдхийнхээ хэрээр ингээд аажимдаа энэ хүмүүс бол хүлээн зөвшөөрөөд энэ хүн чинь ингэж зориод исэн биз дээ, ингэсэн юм биш дээ гэд би бол ойлгоно гэж бодчих. Би бол Говь Одорчгын жишээ бол хамгийн сонгодог жишээ гэж би зүгээр дотроо бодож байна л доо. Би тэр хүнийг бол мэдгүй шүү дээ. Нэг л удаа уулзсан байхгүй. Тэгэхээр та улс төрөөс гарах цаг болоогүй байх гэсэн үг үү? Би бол энийг Сэлэнгийнхаа сонгогчдод уулзж байгаа л шийднэ. Одоо Сэлэнгийн сонгогчд минийхөө одоо болсон гэх юм бол би тэгэл улс төрөөс гарна. За хамгийн сүүлчийн асуултаа ганцхуугаар хариулаарай. Ойдлогын гэрээ ямар ч алдаа байхгүй Монгол улс хохироогүй. Энэ байр суурь чи хэврээ юу? Хэврээ. За битүүрийн ярилцлага өндөрлж байна. Нэг бичлэг хоёлаа тавиад тэгээд дуусгая да. Басын усан таны аршаа онда юу минь таны шүдрээ өжөөхөн сэтгэл минь таны цараа ойхан хадаа минь таны бөргөө Сэлэнгэ би Сэлүүхэн динжи чин яргүй Сэлэнгэ би Сэлүүхэн усны чин дуслаа Дэжгүүд болж шүү. Энд чинь 2006 онд байна уу? 5 оны бичлэг. 5 онд байна уу тий. Би бас нөгөө дандаа хүнд сэдвийн дараа нэг ийм бичлэг бэлдсэн байхгүй. Олж авч. За ингээд урилга хүлээ авч ирж ярилцсан. Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За их баярлалаа. Танай нэвтрүүлэг бүрий ч ажиллаж гисэн бас амжилт хүсье. Яг тэгвэл сүүлийн үед бол хүмүүс маш их сонирхож үздэг ийм нэвтрүүлэг болсон гэж би бол ойлгож байгаа. Тэгэхээр энэ бол өөрийн чинь л авяас чадварч бас өөрийн чинь айгүй олон үзээ ядж байгаа, өөрийн чинь айгүй олон талархаж байгаа. Тэр үедээ намайг ингээд сая наашаа нэвтрүүлэгт орох гээд ирсэн чинь нэг тийм одоо надад бол тийм сэтгэл төрсэн байхгүй юу. Конкурс өгөхөд хүүхд явдаг шүү дээ. Тэгэнгүүт л хүмүүс ингээд амжилт хүсье ястаа ингээд. Тэгэхээр бол өөрийн чинь нэвтрүүлэг бас ингээд хүмүүсийн сэтгэлд бас хүрсэн байна л гэж би ойлгоод байна л да. За баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За.